Өнөөдөр өчигдөр гэрээс ажил руу ирэхэд нэг таксинд суудаг байхгүй юу? Тэгэл таксинд суугаад явж исэн чинь такси олдохгүй нэлээд удсан юм а. Тэгсэн чинь нэг ах намайг авал би бүр амар баярлалаа суугаал яг ажил дээр хоцрох гэсэн. Тэгэл суугаад явж исэн чинь нэг тийм Орс нэг дайны дуунууд байдсан шүү дээ. Тэ зөвлөлтийн үеийн дайны дуунууд ч юм уу тэ 2 дугаар дайны. Тийм гэх нэг тийм дуу тавьсан. Яваал байна. Тэгэл би зүгээр байгаал яваал. Арай катуш биш. Арай тийм жоохон гонхтой дуу. Чи бүгдийн дуулаа шүү. Тэгээ байжсэн чинь нөгөө нэг ах чинь гинт нэг таксины нэг ах нар яриа үддэн шүү дээ. Зарим нь бол айгуу гоё ярьд юм аа. Тэгээ энэ ах бол амар хэцүү экспириенс байсан. Би бүр яа Монголия вечные друзья. Юу яриад очироо ойлгохгүй. За тэгээ явж исэн чинь заяа. Нөгөө нэг ах чи. Энэ Орс суучны дайны дуу шүү дээ гэхгүй юу. Ста мэдчихлээ шүү. Тэгээд нөгөө нэг ах өөр яг тийж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь гинт нөгөө ах чи түүх яриад эхлэвэ. 45 он дайн болох гэдэг шаатын. 39 он хийлгэлтэй шээс тээ. Яг тийм тэгэл ихлэшгийн weak point-ыг олж чаасан шүү дээ. Тийм тэгээд нэг тиймэрхүү ингээл ахнаар нэг л их юм ингээл нөгөө нэг мэддэм юм шиг тээ. Боссон шүү дээ. Уур хилэнгээр боссон. Шүрмэс чангараад. Тэгснээл юу 45 он дайн эхлэхэд өстэй бид нэрээс бүх юм аа явуулсан шүү дээ гэж солиорол нэг хоног ахаж байсан. Бөө юм яриад. Тэгснэ одоо өстэй нэрийн украинчуудыг өстэй байхгүй болох хэрэгтэй. Өстэй Путин өстэй зөв гэж шагалсан. Би өөр тэгэл төвчгөө байгаал эхэлж байгаа байхгүй өстэй. Яаж яах жоохон нойр муутай уур хүрсэн тий. Тэгэл ингээл ядарсан ингээл явжсэн чинь нөгөө нэг ах чинь яриад бүр болохгүй байна. Тэгснэ ингээл гинт хүрэлцөхийг яриа шаачтай. Тэгснээл хүрэлцөхийн хийж байгаа юм өстой зөв болол явчих. Би тэгэл бүр ингээл нүд дулаа ярилчтэй би бүр гачин болол тэрбомод. Тэгэл яагаад тийм зөв гэж бодож байгаа л тэгэл ярьсан чинь солиорч өгч байна. Амар их юм ярьсан тэр ах. Тэгээ ингээд ерөөсөө нөгөө нэг би ингээл бүр ингээл амар ингээл уур хэлээ байхгүй тий. Тэгэл ингээл өөдөөс ингээл нөгөөдөг чинь ингээл хүрэлцөх ёстой зөв юм хийж байгаа хулгайч нарыг гол нь энэ өстой инх болтын л эсрэг өстой байлдах хэрэгтэй солиороош байгаа тий. Тэгснэ би нөгөө нэг за ингээл энэ төгжрөл ингээл энэ жижиг сажиг асуудлуудаа шийдэж чадахгүй энэ ерөнхийлөгч чинь яаж том юм шийдэх юм бэ гэдэг тэгэхгүй юу. Би энэ 50-аа хэлээг үлтэй гэж байхгүй. Тэгээд тэгсэн чинь чи улс төрчдийг тийм жижигхэн юмд чинь хутгаад байх хэрэг байхгүй гэж шаад байна. Бүр яг тийж хэлсэн шүү дээ. Би тэгээ бүр амар уур тэгснэ. Тэр чинь цаг хугацааны л асуудал шүү дээ ахын дөө тэнхтэй шүү. Тэгснээл нэг сая нэг оюу толгойн гэрэмэрэ Джонш Манс яасан ч гэнэ өстой. $40 сая жил тэ ингээд авч үлдэхээр болсон гэж солиороо шагаад. Өөрөө тэр $40 сая долларын хэдийг нь ханаач авч байгаа. Гэхдээ хамгийн амар хэлсэн юм нь тэр улс төрчдийг энэ нөгөө нэг хотын жижиг сажигтэй энэ төгжрэл сургууль цэцэрлэг байхгүй байгаа асуудалтай утгалдуулаад хэрэггүй гэж ярьсан л миний зүрхийг амар шархлуулсан л та биш та. Тэгэл тэнэг л энэ да. Тэгэл дайны үеийн дуугаа сонсоол. Ман ч нөгөө нэг Орос 14-т сурсан. Орос төрсөн, Орос цэцэрлэгт явж исэн. Тэгээд Орос 10 жилд нэгээс 11 хүртэл сурсан аахгүй. Тэгээд энэ бол юм хуулгын чанартай юмнууд бол аюу хийдэг. Тэгээ би энэ чэжээр хүртэл ингээ бүх Орос дайны үеийн дуунуудыг мэдж байна гэдэг чинь бид нар нөгөө 9 сарын 1-нд 9 сарын 1 гинэ биш та 5 сарын 9-нд Эрцэнкад нөгөө нэг ингээ ангаараа Орос сургуулийн бүх хүүхдүүд ингээд сургуулаараа ангаараа ингээд концерт тавьдаг гэсэн юм байна. Тэгээ дандаа Оросын нөгөө дайны үеийн дуунуудаар тэгэл тэрэнд нь бэлтэж ийн гээл баг бүтэн жил бэлдээ шаачдаг. Тэгэл бүтэн жил ингээ Орос дайны үеийн доонууд сонсоол тэгэл нөгөө хөгжмийн багш нь тэр дуугаа дуулж явахдаа өөлж мөлөө шагаад байна. Жижигхэн толгойтой ах байдаг ус хэвгүй. Монгол юм уу? Юу, Орос. Чи нөгөө Оросын элчингийн сургуулиуд чинь багш нар нэг юм гэрээтэй ирдэг 4 жилээр ч үлээ. Тэгээд шийтгэл нэг явсан монголчин гэж тий. Өөртөө шийтгэж л ярьтын хоорондоо. Тэгээд угаасаа тэгээд Оросын элчин байх юм бол нөгөө нэг орж гарах эрхэн хязгаартай байдаг 12-оос 10-аас ч үлээ оройны 10-аас хойш ер нь орох юм бол оролдгоо ч үлээ. Тэгэл ер нь оройтх юм бол тэгэл
хонох газраа зохицуулаарай гэдэг тийм. Тэгээд яг ингээл тарих угаалт бол амар шат юм аа. Баг тэлийн Орсын юм соёлд уусгаа шагаал жишээ нь ингээд яадаг. Дандаа тийм ухуулгын чанартай Орс уран зохиолууд уншуулдаг. Тэгээ чэйжл гэдэг одоо юм ойлгох гэдэг үү ингээд чэйжлүүлээд ингээд юм сонин юм юу шиг нөгөө нэг юг Бакиг Winter Soldier-ийн тархийг нугааж байгаа юм шиг кодлоо шагаад байсан. Хүүхдүүдийг тий. Тэгээд дайны дуу суулгаж байгаа. Тэгснээ Оросын түүхийг яадаг. Ордог. Түүх ордог. Одоо 2 семестр дэлхийн түүх байжсэн аа. Үлдсэн 2-ыг нь болохоор дандаа Оросын түүх шаадаг. Тэгээд тэрэн дээрээ болохоор шууд одоо юм монголчуудыг дандаа татар монгол гээл тэгэл Чингис хааныг баг юм агууд гэж байгаагүй айгуу сайн юутай генералууд жанжингуудтай байсан болохоор шааж исэн энэ гэж үе бичээ шаачдаг. Бичээ шаацдаг. Тэгэл өстө одоо ингээл 9 сарын үгүй 5 сарын 9 болохоор чихэн тэр дундад нь сонсогдоо шагаад. Тэгэл тэр ах нар бол ингээд шууд те социализмын үед бол тэр дуунууд хаасаагүй явж байгаа. Угаасаа дэлхийн хөгжим нээлттэй байгаагүй зөвхөн шинэ жилээр л гадны нөгөө нэг энэ нэвтрүүлгээр битлэс юу гэдэг те тэднийг зурагттай айлууд нь сонсдог байсан. Байрны хүмүүсд нь сонсдог байсан. Бусдаар бол юу ч мэдэхгүй. Тэгээ харанхуу дайны үеийн дуу шаан тэгэл Октябрийн баяр, Майн баяр гэл тэмдэглэдэг байсан. Тэгээ бүр үндэсний баяр шиг. Тэгэхээр тэр хүмүүс тэгээ хөрөсөхөө шүтэл биста юу тэгээ Орос дайны үеийн дуугаа сонсоод 5 сарын 9 дөхөнгүүт Ялтын баярын дөхөнгүүт баярлаа шаа. Дайнд өөрөө яллаа шаацсан шиг те. Ста яг уу дайны дуунууд гэхдээ гоё штэ гэж яахгүй. Би нэг юм цэрэг зэвсэг калчертай амар дуртай болохоор надад ер нь бол бүгдээр л гоё санагддаг байхгүй тий. Орс вэ нүү, Герман вэ нүү, хувцс мовц. Бид нар бол нөгөө нэг юм хумна. Тий. Дууг нь бол мяа гээгүй зүгээр юм тарих угаалт харин тий. Яг мэддэгдээд байдаг болохоор сонсохоос бүр ингээд зайлсхийх хэрэгтэй. Зайлс хийдэг болцсон. Түүнээс биш сайн дуунуудын хувьд бол үнэхээр үлдэжтэй. Тэгээд үг мөгөн ч их айгүй хүчтэй. Ам айн бол аим шадан шүү дээ. Чинь дандаа хоороор дуулдаг. Гол мэдхтэй юм бидний дуу биш гэдгийг л хүмүүс мэдгэл хэрэгтэй л байна. Бидний ялалт. Тийм гадаад бидний ялалтын баяр биш аахгүй тий. Бараг бидний ялагдaltaй Оросын ингээд юунууд тий. Дүүнэрийнхаа юу бацаанууд нь болсон боснол харин тий тэмдэглэж байгаа маяг шиг тий. Харин ч иргэн дурсаад те энэ түүхийг ахиж давтагдуулахгүй байх талаас яах ёстой вэ гэдэг дээр илүү одоо бол залуучуудад бол төлхөө юм санаж болохоор өдөр юм шиг санагдаад. Одоо тэгэл Оросууд тарих угаалтыг ямар амар хийдэг нь Украины дайнаас амар хагдж байгаа байхгүй. Тэгэл Монголын бол амар шаач. Монголын сайтууд дээр ингээл Оросын тал ингэсэн тэгсэн ингээл дандаа ингээл тийм хэмжээний ялт байгуулсан ингэсэн ингээл тийм мэдээлүүд Монголд ингээл яваа тий. Тэнгүүд бүгд ингээл цаанаас угаас зохиол юу цагаалгатай байгаа нь юу харагдаад тэгэл Украинд байж байгаа фейс мэдэн доорх нөгөө сэтгэлдлүүд Facebook-ийн комментууд тэгэл амар шаач байгаа байхгүй. Троллууд бол тэгэл Украинд байлдж байгаа цэргүүдийн баг ихэнх нь дандаа Орос хүмүүс биш бага ясанд байгаа байхгүй. Халмаг байна, чичээнүүд те Монгол яг үндэ тэр хүмүүс чинь ингээл хамгийн их Оросуудтай байлдаж алуулж исэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ насаараа дарлуулад хамаг түүх соёлоо устгуулсан бүр ингээд тэгээ одоо дайнд нь байлдаж байна те гүлгнүүд нь олцсон л юм. Тийм тэгэл 1-2 generation солигдоход ингээл дахин бүрэн угаацсан бэлэн болцсон байгаа. Тэг яг хөө тэр ах ингээл би ахтай ярьж захтаа миний бүр амар уур байлаа байхгүй. Би тэгэл бүр ингээл уураа барих гал нэг логик ингээл ашиглах гал хичээгээд байгаа байхгүй юу те. Тэгэнгუთ ингээл ярьж байгаа бүх юм нь ингээд яг өөрийнх нь яг түрүүхэн хэлсэн юмны яг тийм эсрэг ингээд тийм үзэл бодолтой юм яриаддаг заяа. Ironic. Тийм амар ironic те contradict хийсэн. Тэгснэ ингээл дээр үед стан дээр үеийн нийгэм л өстэй сайхан байсан. Стан нэрэ муусан луурчдаг өстэй амар шийдэгдэг байсан гэл тэгж байна. Тэгсэн мөртлөө хөрөсөхөйг өмөрөө шахаад би ингээ ойлгохгүй байхгүй яг юу яриад те тэгснэ ингээд хамгийн тэр яг ингээд нөгөө нэг бодогдсон тэр нэг conclusion нэг юм шийдэл гинэ. Conclusion чи юу лээ дүгнэлт нь юу байсан бэ гэхээр
Стаар монголоор их чижиж байна. Дүгнэлт нь юу ярьсан бэ гэхээр ингээд толгой бүр амар угаалгацсан байхгүй тий. Би өөдөөс нь ямар ч логик яриад, юу ч яриад ямар ч нэмэр байхгүй тий. Тэр яг бол ингээд нэг юм нас явах тусам нөгөө нэг шинэ юм хүлээж авах чадвар нь байхгүй болдог. Тэ нэг юм өөрийн гэсэн комфорт зонд ороод тухлаа шааждаг шүү дээ. Тэгээд улс төрт байгаа, дээр байгаа хүмүүс ер нь бол ихэнх нь монгол хүмүүсийг одоо тэр ахна шиг гэж ер нь төсөөлдөг юм шиг байгаа байхгүй. Тэгээд энэ баачкануудыг яаж исэн ч ер нь бол ингээл тэгэл толгойг нь угаачин эргүүлчихнэ гэл тээ. Тэгээд тэр ахыг ингээ бодож байхад одоо бидний хуучин нийгэм байгаа шүү дээ. Социалист X коми орно шүү дээ. Мандагчаа. Тэгээд бусад орнуудыг барууны орнуудыг харахад бол илүү нөгөө нэг баруундаа нээлттэй бусад орнуудтайгаа илүү ойрхон болохоор тэгээд дээрэс нь Европтэй Европын холбоо гэж байгаа. Тэгээд баг-багаар ингээ уусагдаад ингээ илүү чөлөөтэй нөгөө тэгээ чөлөөтэй болох процесс нь илүү хурдан. Манайд болохоор яг хоёр том гүрний дунд байгаа болохоор яаж ч одоо барууны үзэл сурталтай босон ч гэсэн нэг хуучин юм бол илүү дотн санагддаг жимшигтэй. Гэхдээ баруунчтаас буруу баруунчин те. Тэгээд юу одоо хуучин нийгэм одоо тэр үеийн хүмүүсийг ингээд ийм нээлттэй байна, чөлөөтэй байна, их чөлөөтэй байна гэдэг их чөлөөтэй нийгэмд ороод нөгөө нэг амьдрч чадахгүй болтол нь тархи нугаагаад тий өөрсдийнхөө чөлөөтэй сэтгэж байгаа нь бол дандаа алдаа оноотой арх уугаад амьдралаа алдсан ихэнхэндээ тэгээд нэг тийм дандаа юм жоохон хүүхдүүд чаж байгаа байхгүй нэг юм амьдралаа өөрөө гартаа аваад явчих чадалтайнууд айгу цөөхөн тэгээд ихэнх нь бол угаасаа хилэн мэлтэлтэй үеэр жижиг болсон тий тэгээд тэнгуут дандаа л нэг юм жоохон хүүхдүүд үлдээ шаацсан юм шиг тэр нөгөө нэг манай хороо надад туслахгүй байна гэдэг ихчтэй адилхан хүмүүс таксины жолооч ах нар бол ихэнх нь яг адилхан шааж байгаа. Тэгээд бүр тэрэндээ стресстэй бүр юм супер стресстэй тэгээ хуучин юм энгийнтэй нэг юм олон юм хүсэхгүй олон юм бодохгүй бүх юм цаанаасаа тийг ингээд заагаад өгсөн нийгэм нь ингээд комфорт зон нээсэн тэндээ ингээд бүр тасаа шаацсан одоо ингээд яаж амьдрахаа мэдэхгүй бүгдээрээ амар стресстэй ярьж байгаа бүх юм юм хараал бистаа юм хараал гэсэн өөрөө писта гэж хэлдэг шүү дээ. Тэгэл орсуудаас үлдсэн юмнууд гэвэл арх тэгээд писта гэдэг л үг шүү дээ. Тэрийг тэгээд хөгшин залуугүй эмээ өвгөө шаадаг. Би дээр юу нэг найзынхаа юу гэрлээ орох гэсэн чи лифт нэвдэрчээс аахгүй. Тэгээд ингээд шатаад дэшээ өгсөж байгаа. Тэгсэн чи урд нэг эмээ явж байгаа аахгүй. Өөрхөн амтан тэгэл нэг 8 давхар өнгөрч илүү нэг 9 давхар байсан шүү дээ тий. Тэгээд дэшээ гарч ирсэн амар айхалж ингээл гарч ирсэн гинт зогсно писта. Бүр дээлтэй юм шиг бараг 70 80-тай имэд хийж байгаа байхгүй. Тэгэл өгсөн залуугүй гоё тий үүлж авцсан баг үндэсний хэмжээнд үндэсний соёл өв шааж шүү дээ. Өв шааж байгаа. Асуудаас авсан үндэсний өв. Дээр үед тэгээд нөгөө Монголд амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгээ хараал мараал нь хүртэл юм амар ерөөлтэй хараал байдаг байсан байгаа байхгүй юу. Одоо жишээ нь ингээл дээдс юм нь толгой тосооргойж гэдэг ч юм уу те. Тосооргойж ч жоохон муухай юм шиг. Тосооргойж юу гэсэн үг юм? Тосооргойж гэдэг ингээл дүүрэл тос юу ингээ халих малих гэсэн утгатай байхгүй юу. Яг хүмүүс ингээд misconception маяг юм яриад идэг. Ингээ муухай талаас нь тайлбарж ярьдаг ч юм уу те. Өгчээсэн хар хөөр минь. Өгчээсэн хар хөөрдөгтэй амар муухай амар хараал шүү дээ. Хар ингээд үхээд бүр ингээд харлаад хөөр болоод хөөр болцсон тэгсэн мөртлөө амьд ингээд өгчээсэн гэшээс те. Хүн тэр бол амар хүн чаддаг шүү. Бараг зомби юм нэг шааж байгаа юм шүү. Гүлийсэн хөөр гэдэг чинь. Гүлийсэн хөөр одоо нэг нүдэн үхээд нүдэн нөгөө хаагтаагүй ингээд бүлтэйгээ шаацсан те. Биеийн ингээ хийгээр дүүрээ шаац. Амар хараа шааж шүү дээ. Тэр яг вэ гэж шүү дээ. Манай Зандак ах ирсэн байна. Гоё бэлэгтэй ирсэн байлээ бидэндээ. Сонсноо. Үгүй. Юу ямар бэлэгтэй ирсэн бэ цаадах чи. Зандако. Би өнөөдөр ярьсны сонсч тэмдэглэж авсан шүү дээ. Амар сони ярьдаг болчихвол ингээд өөрийгөө яг ингээд third person яриа шагаад юу Бацандан бол байнга ингээл Бацандан бол гэж нэр хийж яриад байгаа тийм. Ийм сони Гитлер шиг спич аа. Гитлер тэгж ярьдгүй байсан шүү дээ. Тэгээ яг нүг ярианы хэм маяг ингээд гацаад ингээд нэг үгээр ингээд нэг үгөө нөгөө үгнээс ингээд нэг юм сони зөөж яриад
Видео тоглоом дээр ингээл нөгөө нэг юм non person character байдаг шүү дээ. Тэд нар ингээд нэг сони ярьдаг шүү дээ. Ингээл үгээ ингээд зүгэл ингээд өгүүлбэрээ дуусган гутлаа. Non playable NPC-нууд үү тий. Тийм шаажаалаа шүү. Тэгээд яг хөө тэгэл Австралид байх хугацаанд тий нөгөө найзуудтайгаа ширээ тойроод юм Монголын үндсэн хуулийг өөрчлөх юм баха. Өөрчлөөд батлуулах юм баха. Тий нөгөө хамт жагсан Оюка аюур сайхан хоёртойгоо хамт чагсаалын найзуудтайгаа нийл тэрээгээ өргөн барьж байгаа гинэ. Тэгээд Монголдоо ирсэн тий одоо 7 сарын 1-нд бол ингээд шоронд орохдоо шудраг ёсны ирэлд намаа битсэн гэж байгаа байхгүй юу? Одоо бол Австрали явж ирээд тий. Тий, гитлэр нөгөө юу Mein Kampf битсэнтэй адилхан тий шоронд орцсон ном бичиж байгаа. Тий. Шаадаг өстой. Их Монголыг аврах 18 хувьсгал гэдэг номоо битсэн. Ингээ энэ миний ном байна маа аав маа гэж шагаад бэлгэлж яа нэтрэж юм шагаад тий. Батцандан бол зүгээр юм элчин сайд хийдэг юм аа. Батцандан бол ном бичдэг нэтрэж юм шагаад. Зандаг. Зайлцэл. Айтайхан солиорчод ирсэн юм шиг шүү дээ. Надаа нөгөө нэг. Гэхдээ надад бас ингэ санагдсан шүү дээ. Ингээд энэ ugly fuck-рууд тэ надад ингэ бүгд ugly харагдаад байхгүй юу. Тэ нэг юм муу хүн цаанаа ugly юм шиг. Үгүй наана ugly байгаад гэдэг юм шиг санагдаад тэ. Okay. So this is very shallow. Гэхдээ ингээл зүгээр ингээл гаднаас нь яг ингээл харахаар тэ яг нөгөө нэг мөнгө иддэг тийм заван писта бол ингээл яг нэг би хаан яг нэг тийм байдаг шүү дээ. Гүзээтэй те нэг амар те нэг тэгээд амар нэг тийм нэг атайхан костюм бичиг шаацсан те. Тэгснээ хар царайтай те. Нэг хараас нэг арих шаадаг. Хэдэн саяын гон часнаа би нь бол авах юмгүй шааж байгаа шүү дээ. Тэ нэг замбраагүй идээд байгаа юм чинь личүли те. Тэг хүн ер нь ингээд бов харж чадхаа болтол идэнэ гэдэг чинь ачаагүй л юм гэсэн үг шүү дээ. Тийм ачаагүй хүн яаж өдөрдөх юм? Ус өдөртаад тий. Ард түмнээ бодох юм тий. Ард түмнээ. Тэгэхээр яг ингээл яг хуу элбэг дорж ингээл харах юм бол ийм царайдтэй пиццата яавч айтайх ойлгохтой хүн байхгүй дээл гэж яг бодогдоод байгаа байхгүй зүгээр. Тэгээд сая Бацандангийн харсан чинь шилийг нь хараад амар тэнийг санагдлаа л та баста. Зохихоор шил яачихгүй тий. Чи угаасаа ёо өөрийнх нь трейдмарк шил шил шүү дээ. Лалрын тэнийг шил вэ баста. Тэнийг л алт заваа шахгүй. Манай нөгөө нэг ах чи үлээ хөдөөний ах нөгөө нэг жил ирэх тусам мөнгө ороод идэг. Хөмсгөө айгуугаа засуулаа. Юм блэ. Цаасаагаа бол зурвал мурал 8 тодолцсон тий. Нүүр мөрн ингээд тийм хөмсгөө шивүүлээ шаацсан. Гоё юм торгон нүртэй болоо шаацсан. Шүднүүдээ яц тэр бүр амар шатагтай өстой. Тэр бүр яг нөгөө манайд нөгөө нэг шин хуйлаар өстой доромжлол гэдэг шоронд ачигтаа шаачихад байна. Аав яалгаад шаа. Эхний 2 3 удаа бол яг нэг хэдэн 100 мянга торгуулах юм шиг байлаа. Гэтэ шааша тэрийг бистаа тэмцээ. Тэр сая өнөөдөр яасан чи сэтгүүлч комедиануудын юуг бол комментуудыг бол доромжлол гэж тооцохгүй шагаад. Тэг яах юм бос иргэн иргэд яах юм тий. Юу гэсэн үг юм. За одоо хурж ирээд хэдүүлэн нэр нь хурж ирээд та нарыг торгоно эсвэл та нарыг ачиж шаавал яах вэ? Тэгээ одоо UB comedy дээр те одоо л Бата бол нэлээд тэндээ voice дэсэн шүү дээ. Тэгээ Бата дуурахад Батагийн доромжлыг тооцохгүй бусдын доромжлыг гэх юм бол Бата тэрнээр дугаалчих юм бол бас амар хайран байгаа байхгүй. Тэгээ үйлчлүүлээд доромжлол гэж юу юм тэнэг юм барьж байгаа гэн бүр улам эсэргүүцэх хэрэгтэй байхгүй. Тэгээ зүгээр л нэг юм олонний танил тэгээ нэг юм үзэл бодлын фэйсбүүкээр ягаад эсэргүүцээд амар олон хандлт авсан хүмүүсийн ингээд зүгээр ингээд арах цагаад те амын тагалчин гэж бодож байгаа бол бас үгүй болов гэж бодож байна. Одоо тэгэл улс төрт ажил хийж байгаа тэр хүмүүс зөв буруу янз бүр юм хийж байгааг нь хүмүүс хэлхэн зөв те. Тэгээ тэрийг нь ингээд яг үнэн доромжилж гин үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй газар шалгаа явах нь тэр хүмүүсийн ажил нь багхгүй. Гэхдээ юу доромжлол гэж тооцох юм хийдэггүй шүү дээ. Зүгээр л байгаа байдлыг нь хилэнгуут тэр нь доромжилж сонсох. Одоо ингээд угаасаа ялангуяа орчин үеийн хүмүүс бүгдээрээ юм soft ass motherfuckers болцсон. Жоох юм мэлэнгүүд гомдоош хагаад тэгээд чи наав доромжлоо гэд бүгдээрээ тэгээд юу болох юм бэ те. Тийм шүү. Тэгээд улс төрчнөр жоох үгэлцэнгүүл болохгүй шүү. Тэгээ нүлэмсэн цэлгнээ дуугаа ураахаа шагаад тийм ийм хөрөлсөх ийм нэг юм дамжиж те хөрөлсөх ажиллаа муу чис боли гэж шаасан те воо чадахгүй боли ийм гэж юу байсан юм ста гэж шаасна ажилласаа хагаж аашгаа те fucking bitch биста нэрэл кичи юм да те гэж аахгүй.
Ста шоронд орох үедээ өөста. Нэрээ хурж ирүүл яах вэ? Гурлаа яах вэ? Ста гурлаа. Манай бас нэг тодорхой хэмжээний зайлшгүй нэг 1000 хандлт авдаг болцсон те. Нэг подкаст оруулаад нэг 1000 вьюстэй болчихин гэдэг чинь тодорхой хэмжээний өмөрх хүмүүстэй л болцсон байлгүй дээ. 50 өмөрх үү? Бид барай алга болчихвол авраарай гэжтэй. Бэласаа. Яа гэхдээ та нар арай юу яагаагүй ч те одоо нэг энэ хуулинд заагдсан гэд айж байгаагүй ч те биста. Юу гэж биста одоо бүр айвал тэгэл өнөөдөр подкаст хийх хэрэгтэй. Positive Mongolians гэдэг. Хөрөлсөх даргач сайн шүү. Ашаастай өста. Мод дараач л мод тарж илээ. Тэр өнөөдөр нэг таксинд суугаад тэгсэн чинь таксины жолооч ах хөрсөхгүй магтчихжээ. Өстой зөв юм ярьжээ. Их гоё юм ярьсан. Гоё дуу сонсдог. Гоё тесттэй ах байлээ. Тэр их гэхдээ хамгийн амар юм заяо. Би нэг хэлэг хамгийн амар юм. Амар өдрөг. Бүр үнэхээр балиараа өдрөг шаа. Балиараа өдрөг. Unwavering positivity заяо. Над чиг үү. Гоо тэр бол галзуу хүний өдрөг байдал заяо. Би бүр сүултээ би өөрийгөө бодсон шүү. Би эсвэл нөгөө мэдрэл мотивстаны болооч гэж бодох шиг хэвээр. Сүүлийн үед нөгөө пөрөснүүдээр бахан балиараа өдрөг гээд слагны явуулсан. Тэр хөрөлцөхийн хийсэн ажил хийсэн шүү дээ. Тийм үү? Үгүй. Зүгээр л тэр ах бол нэр амар шажил ганго. Хөрсөх Prius Club гэсэн. За тэгээд лалрын юм ярьжсэнаас сайн нөгөө нэг зүлхэн дээр нь очиж сууж үзүү хунцэр зүлхэн дээр нь. Тэгэхгүй маань бол хиймэл юм дургу тийм. Харин тийм. Ста what the fuck те. Доромжилж байгаа машин тийм. Ингээ бусад оронд ингээд паркууд байхад манайх зүгээр төв талбай дээрээ хиймэл зүрх тавь дэвшчихдэг шээ. Болохоор хөл бөмбөгийн тэмцээн зохиох гэж яаж байгаа юм бэлээ л те. Яг хоо чинь тэгэл юм ахаад бослог болох уу юу болох уу гэдгээ сэргийлж өрн ингээд нэг сатааруулж яаж байгаа шүү дээ. Тэгээд тэгтээ тийм хөл бөмбөгийн тэмцээн зохиох юу талбай олдохгүй байгаа юм бол одоо өмнөх хөл бөмбөгийн холбоо гэж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд FIFA Олимпос ингээд зөндөө хэдэн сая долларын тусламж аваад хандив аваад тий 30,000 хүний судалтай задгаач биш юм жилийн 4 үлрэл ажиллаж явах юм талбай стадион барина гэж тусламж авсан шүү дээ. Тэгээд одоо байгаа юмыг харангуут нэг өрөвдлийн юм байдаг шүү дээ. Зөвхөн нэг дулааны 100 нээгддэг тий. Тэгээд үнэхээр яг ийм тэгээд тэрийг угаасаа битүү завчаад идсэн нэг нөхөр хуучин ерөнхийлөгч нөхөр байгаа байхгүй юу. Тэгээд хахтлаа хахад цатлаа баяжсан хүүхдүүд нь үртэл супер рич мафакерс. Тэгээ одоо саяны одоо энэ үйл явдлаас харахад бол хэрвээ гарууд стакууд жоох ухаантай байсан бол хүмүүст яг юу хэрэгтэй байгаад байгаа гэдэг юмыг бол амар анзаарч ойлгож харахаар боломжтой байгаад байгаа байхгүй юу. Яг ингээл нэг өдөр ингээл зүйлийг дэвсэн чинь хүмүүс бөөнөр очиод ялаан дээр биш хорон дээр цуглаж байгаа ялаа шиг л баасан дээр цуглаж байгаа ялаа шиг хийж байгаа залуучууд хайртай байгаа байхгүй юу. Нэг өрөлттэй амар өрөлттэй байгаа шүү. Тэгэд гол нь ах эгчнэр нь тэднийхээ зургийг аваад юм үзээгүү гэдэг угаасаа үзэх юм байхгүй. Харин тийм юу үзээгүй юм чинь. Хаан суух юм дээр боломж нь байхгүй юм чинь. Канон дээр л тардсан шүү дээ. Тийм талбай дээр ингээд үзээгүй шагаад. Өөртөө нэг ганц хоёр гадаад явсныгаа бас юм үзсэн гэд ягаад өнгөрөөд байгаа маяг шүү дээ. Шопинг хийснэ юу? Дэлгүүр хийснэ. Дэлгүүр хийсгнээрээ бас юм үзэх биш шүү. Тэгэл тэрэн дээр юу н бидрийг яг яагаад ийм ингээ байгаад энэ дээр яагаад ингэж реакт үзүүлээд байгаа гэдгээ бас тайлбарлаач юм ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо жишээ нь заяа хүмүүст ингээд сая жигсаал хийсэн шүү дээ хүмүүс. Тэгэл жигсаал хийгээл харахад бол тэр хүмүүс ингээ яг юу хүсэж байгаа нь ингээд ойлгохдохгүй те ажиллаа хийгээл за яг хуу тэр ингээд залуу хүмүүс яг юу хийж байгааг мэдэхгүй те гэхдээ ингээд бид нар тэр хүмүүсээс одоо саний ингээд зүлгэн дээр жишээ харахад бидэрт ингээд ногоон байгууламж хэрэгтэй юм байна те гэхдээ хэрэг хэмжээний ногоон байгууламж хэрэгтэй ингээд нэг асуулт хинч мэдэхгүй байгаа одоо ингээд бөөнөрөө тэр одоо дивсэн дээр нь очиж зогсоод жагсаад тэгээ бид нарт тийм ногоон байгууламж хэрэгтэй гэдгээ илэрхийлээд бас жагсаж болно те бүх юм ажиллаа хий тэр одоо нэг юм ус төрлөө хитрхи чиглэсэн биш нэг хүнийг огцор гэсэн биш те юм шүмжилсэн гэхээс илүү биднэрт ийм дутагч чинь биднэрт энийг байрч өг парка засч өг гэдэг юм тодорхой юм байх хэрэгтэй тодорхой юм ингээд баг баг үүсэж байгаа байхгүй тэгээд тэрэн дээр ер нь нэг юм хөдөлгөөн жагсаал ч юм уу те 50 жагсаал ер нь хийх ёстой юм шиг тэрэн дээр нь бүр юм зогсож байгаад бөөнөрөө шавж байгаад 50 биш байсан тэгэл хотын нөхцөл байдалд одоо ингээд харах юм бол
хотод нэг хүнд 9 м2 ногоон байгууламж байх ёстой гэдэг нэг юм байгаа байхгүй юу? Нэг хүнд 9 м2. Тэгээ тэрийг би бодож үзсэн ингээ Монголд Улаанбаатар хотод сая 600 хүнтэй гэдгсэн чинь юу хичнээн 1000 метр кавтаач болж амар их талбай гарч ирсэн. Obviously тэгээд Улаанбаатарт байгаа ногоон байгууламж хангалтгүй. Хангалттай ингээд одоо ингээд тоогоор ярингууд ингээд ойлгомжгүй байгаа шүү дээ, тий. Тэгвэл хамгийн энгийнээр ингээд ярих юм бол одоо ингээд нэг ногоон байгууламжаас нөгөө ногоон байгууламж хүрэх ч юм уу, эсвэл хүн одоо ингээд нэг random зэгээс нэг хүн ногоон байгууламж руугаа явхад ойролцоогоор нэг 5 минут алхаад дараагийн тийм public green area-д очих тийм нөхцөлтэй байхаар төлөлт байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо тэр ногоон байгууламж нь заавал тийм том байх шаардлага байхгүй. Одоо ингээд жижигхэн ч юм уу ингээд ногоон байгууламжууд байгаад тэр нь ингээд хүрэлцээтэй байхаар ингээд төлөвлөсөн байх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд одоо ингээд Улаанбаатарт тийм ногоон байгууламж нь байхгүй, паблик ногоон байгууламж нь тий. Гэтэ ингээд хотод байгаа ихэнх ногоон байгууламж нь бүгдээрээ хашаатай тойруулан хашаа хийцэн. Ямар ч access байхгүй. Тэгэл ингээ хамгийн том байгаа одоо хоттой ойрхон хамгийн том ногоон байгууламж нь гэвэл Орос элчин, Хятад элчин хоёрох байгаа байхгүй яг хотын төвдөө гэх юм бол тэгээ тэр хоёр нь ингээ харангууд элчин юм чи угаасаа ямар ч access байхгүй. Монголын газар нутаг биш шүү дээ. Биш болохоор. Тэнгүүд одоо ингээ хотын төвөөс одоо байгаа хамгийн гоё ногоон байгууламж нь гэвэл юу лээ? Явуулангийн цэцэрлэгтэр байлаа. Явуулангийн цэцэрлэгтэн тэгээ уртлын нөгөө нэг үндэсний цэцэрлэгтэн. Тэгэл тэр хоёрын хооронд хичнээн зай байна тий. Бараг 30 минут алхаж иж очиж тий. Тэгээд юу үндэсний цэцэрлэг төрөлхөн чинь өөрхий хүн болгон явдаг болохоор тий гэр хорооллоос ч явж бүх захын бүх төвийн бүх дүүргүүдээс бүх хэсгүүдээс явж байгаа болохоор тэр хавийн төгжрөл амар тий. Тэгээд тэнд нь бүр ингэж ямар ч хараа хяналтгүй бүр зах шиг болцоо одоо бүр тий. Тэг зах шиг болгочдөг тий. Теста нэг урд нь шаармаар хагалдаг юм шааж байгаа тий. VR шааж байгаа. VR шаад өгсөн юм уу? Энэ нэг энэ зөөврийн нэг хачин юм. Оо, хачин юм уу тий. Тэгшнэ. Гэхдээ ингээл юм байгаа юм чаа ингээд яг ингээд нэг юм наадмын талбай шиг шат. Наадмын талбай. Яа, наадам ярихсан чинь бас сонь болоо шаач. Наадам ярихгүй гэж. Харин тэгэхээр яг хөө зүгээр яг ингээд зүгээр л нэг ийм хунцар ингээд те нэг зүйлийг ингээд дэвссэн чинь хүмүүс ингээд шавж байгаа нь амар өрөвдөлттэй байгаа байхгүй тий. Бид нарыг үнэхээр дутааж байгаа шүү дээ тий биш та. Тэ үнэхээр зовоож чадж байгаа шүү дээ тий. Хаана юу ч суугаад ингээд атайхан байчих газар байхгүй. Тэгэл хүн болгон тэр нэг хунцар юм дээр нь шаваал юм үзээгүй юм шиг гэж шүүмжлэх одоо хэцүү юм үзээгүй юм чинь одоо тэгэл мимигээл те нөгөө нэг ялаан юу торн наалтцсан ялаанууд ч гэдэг гэж юм гээл. Үгүй тийм л байна шүү дээ. Тийм л байлгач шүү дээ. Би бол хизээч тэр зүлгэн дээр очиж хөвтөхгүй. Ягаад гэвэл одоо ингээл ямар тоостой байлээ. Баахан ковид мовид гэл сүртэй баахан янз бүр юм ярьжсэн бүгдээрээ ингээд тэр зүлгэн дээр нь очиж хөвтөд байгаа байхгүй. Гэхдээ тэр хүмүүс ингээд тэрэн дээр одоо ингээд агаараас ямар их ингээд юм тэнцэн ингээд наалдаж тэ өвчин юу яаж байгаа хотоор ингээ годамжаар нөгөө баас штэ годамжаар явж яснаа гутлаар гიშгжижсэн голд навч хөвтөө шүү. Тэгээ нүүр нааж байгаа шүү. Тэр чинь юусо газар явснаас ямар ч ялгаа байхгүй юм байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь пластик дээр бактери илүү үрчин те. Тэгээ микропластик уушиг мушгин шингэн. Тэгэл амар их тийм consequence байгаа байхгүй. Тэгээ мэдэхгүй л те 50-таа дугаасаа удаагүй юм чин те. Гэтэ тэгэл ногоон юм хараал баярлж байгаа байхгүй чаавста тий. Хиймэлж байсан. Ногоон юм хараал хиймэлж байсан. Би ч гэсэн вау ямар гоё юм бэ л гэж бодсон. Яг тэр үедээ хараал тэгэл яг ингээл нэг юунаасаа нөгөө нэг жоохон ухаан орж эхэлж байгаа байхгүй. Тэгэл өөрсдөө шиг хиймэл юм дэвсээ шатж байгаа байхгүй тий. Shit. Пластик шаачсан шүү дээ. Тэгээ ослын хурлын гişүүд шиг фейк шаадаг окточ гэн пластик. Thanks. Гэтэ ингээд угаасаа загсын газар чинь төрийн ордон чинь хуучин бол нэг хашаагүй байсан шүү дээ тий. Тэгтээ бол айгүй гоё юм нээлттэй харагддаг байсан тий. Одоо болохоор ингээд тойроо даймс сүртэй хашаа барьцсан. Тэгээд ганц нөгөө нэг хойтлынхоо паркийг хүртэл ингээд хашаалцсан, тойруулаад хашаалцсан. Тэнгүүт ингээд өөртөө бас ингээд нийгмээсээ тодорхой хэмжээний ингээд бид нар ангид шүү гэд шууд ингээд тусгаалчихж байгаа байхгүй тийм нэг юм стейтмент юм шиг баг. Тэр хүмүүсийн өөрсдийнх нь айцыг нь бас тэр тодорхойлж байгаа байхгүй. Тийм. Ер нь бол тийм айж ин л та тэд нар тий. Тойруулаад баахан стресстэй хүмүүсээр хүрээлүүлсэн. Тэгэл тэн дотроо ороод нуугдсан юм шиг тий. Тэгээд нүхт рүү явж гэрлүүгээ нуугддаг. Шээс. Тэгээд замаа чөлөөлүүлж аюулгүй явдаг. Тийм, ер нь бол амар зам чөлөөлөх асуудал бол хаач байд юм байлээ шүү. Яг хоо задлтын Улаанбаатар шиг ийм хотод бол нэрээ зам чөлөөлөх юу байхгүй юу? Бусад орны одоо лидерүүдийг харахад зам чөлөөлж явдаг ч гэсэн ихэнхдээ зарим нь нөгөө нэг
Обама бол тэгин те. Гэхдээ ингээд одоо улсын их хурлын гишүүн ч юм уу. Дурын нэг рэндом бач. Дурын нэг гар бол ингээд дугуйтайгаа явдаг ч юм уу те. 76 гишүүн 70 зургуулаад транспортоор явж ийн гэхээр чинь солиотой байна. Юу нөгөө нэг тусгай нөгөө нэг машин явахгүй ч гэсэн одоо ингээд харж хахад цагдаа нар руу тохио өгөөд юу нөгөө нэг гэрлэн тохио бусаар нөгөө нэг шууд ингээд нэгээ явуул гэж шууд ингээд автоматар одоо чинь их тайвны гүр бол дандаа тэгдэг байхгүй. Нөгөө тусгал замаас орж ирж байгаа туслах урсгалуудаас орж ирж байгаа нөгөө машинуудыг явуулахгүй гацаадаг. Тэгэхээр зөвхөн яг нөгөө нэг голыг нэгээрээ ихнийгээ түлхүү ингээ явуулж жагаад байж иж байгаа л нөгөөдөл нь явж дуусангууд явуулдаг. Ингээд яг ийм нүдэнд харагдах бусаар бол ингээд цагдаа нарт руу тохиогоо өгөөд шууд замын цагдаа нар руу тохиогоо өгөөд бол явж байгаа байхгүй. Би нэг personal story-га ярьчих уу. Би яг Унгарт дөнгөж ичээл яс нэг баачгатай хамт шахуу очдөг байхгүй юу. Тэгээ тэр баачга тэнцээс очсон. Тэгээ тэнцээ нөгөө нэг дэлхийн нэг тийм том тэнцэн болж исэн. Тэгээ басан чинь тэр баачгатай би ингээм хамт байгаа л яасан чинь нэг юм хамгаалтай машин гаргаж өгч байгаа байхгүй юу. Нэг юм ван гаргаж өгч байгаа хар мангар том. Тэгснээ битэрийг хамгаал гэдэг юм хоёр мангар өндөр амар том хоёр бие хамгаалж гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгээ яг тэнцээ очиж миний хамгийн түрүүнд очиж авах хэрэгтэй юм болохоор миний бодлоор скейтборд байсан байхгүй юу. Longboard байсан байхгүй. Тэгээ longboard авахгүй би тэргээр ингээ хайхгүй явсан чинь тэр вантай ингээл явж байгаа. Энэ тэргээр ингээл явсан чинь хинтээ хамт явчихсан бэ бистач. Тэгээ нөө тэр баачка ингээ очсон ингээ тийм байсан байхгүй юу. Тэгээд яасан чинь тэнцээ ингээл би зүгээр longboard авахгүй л ингээл хотын дундуур энд ингээл явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээл бүх зам амыг зогсоогоол цагдаа нар ингээл сүртэй шээж байгаа юм чи. Longboard авахд чинь тэгж байгаа юм тийм зүгээр longboard авахгүй шопинг хийгээ явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэгээш тэгснээ ингээл дэлгүүрт ингээ орсон чинь амар том молд ордог байхгүй ингээл амар crowded team байсан чинь урд нөгөө нэг би хамгаалагч нь хойно нэг би хамгаалагч нь байснаа хүмүүс ингээ яраа явуулаа шүү дээ. Чи нэг өдрийн хаан шаасан шүү дээ. Тэгэхээр чи 2 3 хоног тэгж явсан юм аа шүү дээ. Гоё шаасан шүү дээ. Тэгж амьдрах гоё л байдаг баха хашаах. Сонирл юм бэлээ. Сая ногоон байгууламж ярьжсэн чинь гинт нэг юм юу ячлаа бодогдчихлаа. Саяхныг гэдэг нь 80-аад оны хүртэл соёлын төвөргөө байгуулагдахаас өмнө тэр талбай тэр жигтэй ногоон байгууламж байсан. Тэгээ амар том талбай шүү дээ тий. Тэгээ тэр жигтэй ингээд ногоон байгууламж. Спортын их сургууль дээд сургууль хүртэл. Тэгээ талбайгаас. Тэгээд ингээ бодох юм бол яг нэг сая ярьсан шүү дээ өрнөх 5 минут л явдаг гэдэг. Тэгэхээр яг хэдхэн жилийн өмнө те яг ингээл 90-ад оноос өмнө ногоон байгууламжууд бүгдээрээ ингээл нэг тийм 5 минутын л хоорондын уг нь бол зайтай байдаг байсан байгаа байхгүй юу фестаг. Тэгэд ингээд нэг жижигхэн газар баахан шавсаа олон барилгууд байхгүй те. Ядаж бидний жоохон байхад л айгуу тийм гоё сэлүүхэн байсан шүү дээ. Яа, тэгээд энэний яг ингээд үндсэн асуудал нь болохоор юу гэдэг байхгүй юу? Задгаа талбай угаасаа ногоон байгууламж амар их байгаад тийм байсан чинь тэрэн дээр нөгөө газрын 8 хүмүүсийн ашиг сонирхлын асуудлаас болоод нөгөө задгаа газар байх юм бол за энэ газрыг би авчи, энэ газрыг би авчи гэл одоо жишээ нь ингээд ярих юм бол тэнгисийн уртлын талбай байна те. Тэр талбай одоо соёлын төвөргөний хажуудлын талбай сая сүүлд тэр Жоккийн голын Garden Greenery байдаг шүү дээ те. Тэр хэсгийг чинь бас ингээ хашаадаас барилга барих гал бүх юм болоо. Яг ингээл завсар зай байнгут бүгдийг ингээл шахаал барилгууд бариад стако тэгээд мөнгө олох усан парк барина гэд хотгон бараг л хотгон барих гэдэг байгаа шүү дээ. Тэрийг одоо жишээ нь хөгжүүлээд би одоо угаасаа манай гэрээс шууд тэр ав харагддаг болохоор дунд гол очмыг ер нь бол ингээ парк болгоод тэр нэг байсан спейсийг бас ингээд тордоод те баг юм Central Park шиг нэг юм тийм уртаа нэг тийм green area public баг болцохоор байгаа байхгүй юу. Болцохоор юм харагдж ирсэн. Би ингээд тэгэл цонхоор хараад гоё төсөөлөл тэнгуут яг боломжтой ч юм шиг. Дунд гол одоо баст гол гэдэг нь шүү дээ. Заваан ч гэсэн, битүү хогч гэсэн. Өөрхий тэгээд яг ингээд хавар болонгууд галуунууд ирээд ингээд тийм байж л байд юм байж байдаг тийм зовсдаг тий. Гэтэ цэвэрлж болно шүү дээ. Басыг цэвэрлж болно, хогийн цэвэрлж болно, трансформ хийж болно тий. Тэгэл монголчуудын үзэн яддаг хятадууд тэгэл юм амар танигдахын аргагүй болтол нь өөрчлөлтөг тий. Тийм бид нэр хятад гиснээс нэрээ надаа хятад элчингийн уртлын ногоон байгууламж амар таалагддаг байхгүй юу. Амар сайн хийсэн тэгээд амар тийм diverse айгүй олон төрлийн ургамлуудыг тэгээ Монголд баг урахгүй байж магадгүй гэсэн ургамлуудыг ингээд аваад ирсэн. Ургуулаа шаацсан. Ургуулаа шаацсан. Хятад шүү дээ. Нөгөө Монгол тарина гэсэн
хятад моднууд тарих гэж шүү дээ. Хятад байдаг, Бээжинд байдаг моднуудыг тэгсэн чинь манайхан Хятад мод. тэгээ Монголын газар шороонд хятад хужаа мод урах Юу гэсэн үг ургуулахгүй тэргээд эсэргүүцээд шүү дээ. Тэрэн шиг. Тий. Би нөгөө нэг ургамал мод ингээд авчираад сууршуулах талаар ярьж илүү. Гөө. Одоо ингээд барууны Европын орнуудын ингээд урамлууд нь 60% нь alien species гэж байгаа байхгүй юу? Одоо ингээ өөр газраас ирсэн хараагаас ихэнх нь одоо нөгөө Mediterranean улсуудаас ч юм уу эсвэл ингээ Африкийн орнуудаас ч юм уу ирсэн газар дундын тэнгисийн газар дундын тэнгисийн эсвэл Африкийн орнуудаас ирсэн тийм халуун орны шахуу ургамлууд байгаа байхгүй юу? Тэнгүү тэр ургамлуудыг яаж тийм ингээд ер нь бол ингээд хүүтэн газар штэ Европ чинь тий өвөл мөөл болдог. Тэнгүүд тэнцээ ингээд ургамлыг нь авчираад тэнцээ ингээд ийм ботаниктэй тэр ботаниктай ингээ ургамлуудаа ургуулад адапт хийлгээд олон жилийн турш ингэж нүг нутагшуулж жагаад тэгээ тэрийг ингээ ургуулад одоо ингээл Европын хотод ямар гоё юулээ те моцод нь яаж ургадаг вүлээ гэл тэнгүүд Монголд ингээл хотынхон гудамжуудыг ингээл аймаг гоё модтой болгох урамжуулах ингээ боломжууд амар их байгаа. Тэгээ тэрийгээс ашиглаж чаддггүй. Тэгээл одоо ингээл хавар болонгууд намар болонгууд ингээл Монголд битүү ингээл цагаан хүмүүм нэхэлээд штэ тий. Баахан топл баахан нөгөө нэг тэр чин зүгээр л амар залхуу шатсан байгаа байхгүй юу? Яг хөө үлээс чинь болохоор хамгийн хурдан ургадаг мод. Тийм арчилгаа бага шаарддаг хааш ургадаг. Тэнгүүд энийг зүгээр ингээ шатчих ингээл хурдан ургах чинь гээл. Гэтэ тэрэн дээр ингээл ботаниктай байгаа ургамлуудыг ингээл нутагшуулаад угуулж боломжууд бол ингээл амар их байсан байгаа байхгүй юу? Би харин бас амар гайхдаг байсан. Европт амар их нөгөө нэг тийм ботаникл тийм хүлэмжүүд айгүйх байдаг байсан. Би тэгэл за энэ пистакууд үнэхээр л ямар ч нийгмийн те ядуурлын асуудалгүй болохоор л энэ тэндээс ингээд цэцэг авчираад мод шаагаад ингээл тэрийг хараад гоё enjoy хийж идэм байна да гэсэн чи би яг хичээл дэрийг надад ч ойлгосон байхгүй. Тэр чинь нутагшуулах зорилготой те. Манайд ч гэсэн уг нь ботаникийн хүрээлэн гэж байдаг шүү дээ. Ногоон байгууламж тэгээд хотын байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Ногоон байгууламж тэгээд хотод одоо зам дагуу одоо явгууны зам дагуу ч юм уу нөгөө мод яагаад байх ёстой гэдэг чинь модны сүүдэр чинь 100 халуун өдөр нөгөө нэг илүү сэрүү оруулж байгаа шүү дээ. Нарны нөгөө нэг халхавч нь сүүдэрлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг одоо бол ингээд ямар ч ногоо мод байхгүй, ихэнхдээ олон ногоо мод байхгүй, баахан юу тэгэл нөгөө цемент чулуун зам байгаа шүү дээ. Тэд нь ингээд халаад даранд доороос шарна тий. Дээрээсээ хуурай хурцнаараар хуурай агаартай хурцнаар шаруулна тий. Тэгэл харлаа л гэх байна. Яах вэ? Улаанбаатар яах вэ? Нөгөө ингээд цементэн хар дэвсгэр like black surface заяа. Ингээд ер нь бол хотын ингээд орчинд ихсэх тусам нөгөө хотын температур нь ингээд улам өсөд идэг. Тэгээд тэрнээсээ ингээд тэрийгэ дагуулад нөгөө нэг амьдтыг одоо нөгөө нэг ингээд байх шаардлагатай шавж ингээд амьдтыг ингээд тоог нь багасгаад ч юм уу те экосистем сөргөөр нөлөөлөд biodiversity байхгүй болоод сөргөөр нөлөөлөд идэг. Тэгээд тэр нь болохоор ингээд бас давхар нөгөө нэг одоо зүгийн ингээл байхгүй болж тэ urban area ихсэл ингээл зүгийн байхгүй болонгууд ургамлууд нь олигтой урахаа болдог ч юм уу тэ тоосоо солилцож чаддгүй ч юм уу яг юм ингээл давхар ингээл юм chain reaction амар их байгаад байдаг. Тэгэл одоо ингээл мод ингээл хэрвээ тарай модтой байсан болвол яг нөө нэг хотын орчмын ингээл surface чинь 100 амар халуун байгаад байгаа шүү дээ тий. Тэрийг багасгах ингээд нөхцөлийг бүрдүүлж өгдөг ч юм уу тий. Амьтад хорогдно. Ядчил шуунууд, ядчил тагтаанууд юм халтар байхгүй шүү. Тэгээд тагтаа угаасаа л халтар. Яг хоо тийм ээ. Болгоныг харахнууд. Болгон гээд нэг амар мондөг архитект охин байдаг байхгүй юу? Тэгээд тэр охин амар гоё нэг юм эрдэм шинжилгээний ажил хийжсэн. Тэр нь болохоор тагч юу? Яа, ер нь бол анхдагч. Гэтэ тэрийг бол хинч тоогоогүй л дээ. Obviously гэшээс. Тэгээд тэр охин болохоор одоо ингээд Германд ингээд над чиг ремоут ажилладаг заяа. Энчээ байдаг. Гэтэ Германаас төслүүдээ аваад ингээд ажлуудаа хийгээ явцдаг. Тэгээд тэр охины эрдэм шинжилгээний ажил нь болохоор одоо энэ 40 мянгатын инхтивны өргөнчлөлийн барилгууд шүү дээ. Таанах барилгууд. Тэр барилгуудын дээврүүдийн бүгдийг хуулаад тэнгүүтлээ бүгдийг ногоон дээвртэй болгоно. Тийм эрдэм шинжилгээний хурлаас байхгүй. Эрдэм шинжилгээний ажлаас байхгүй. Тэгээ тэр нь бүрэн боломжтой. Тэгээ барилгууд нь одоо ингээд дээр нь ногоон байгууламж хийгээд ингээд барилгууд нь даах боломжтой бүгдийг нь бол амар гаргацсан байсан. Нэг орчин үеийн одоо нөгөө Европ, Хятад эдэрт дараад байгаа барилгууд байгаа шүү дээ. Нөгөө нэг юу гэдэг үлээ тэр чинь. Sustainable build юм уу биш үү?
арай нэг өөр нэршил байсан юм аа. Ингээд тийм модтой барилгууд давхар болгоны модтой. Тийм. Ер нь бол ойлгож байна. Нэршлиг нь бол юу гэдэг мэдэхгүй. Sustainable. Living барилга ашаахгүй. Green building, sustainable building. Тэр хоёрын юу байх гэж бодож байна шүү. Тэгээд Монголд бас ингээд яг экосистемдээ ерөөс анхаарал өгөхгүй байгаа юмнууд нь одоо ингээд харагдаад байгаа байхгүй юу? Тэгэл бусад орнуудыг харангууд одоо ингээд зүгээр ингээд хань ээж байгаа ийм тоосхон ханандаа хүртэл зөгөөнүүдийг ингээд дотор нь ороод өөрөө засах боломжтойгоор ингээд тоосхон мөхтэй хийж мэдэг болцсон тий. Тэгэл хамгийн жижигхэн ингээд бидний тоохгүй байгаа юм ч гэсэн ер нь бидний амьдралд амар чухал ашиг бүгдлээ гэдэг ерөөсөй ойлгохгүй л байгаа байхгүй юу? Харин яг чагаа шилээж үчээ. Кул байх гэдэг. Сая өөрөө юм ярьж ах та кул шаахгүй. Юун дээр нөгөө нэг баян ингээл хүмүүс тэг би баян хүмүүс гэж хэлмээргүй л та биш та. Гэхдээ ер нь бол нэг тийм өөрөө баян болохоор аашаастай манайхны аашаахгүй. Мөнгөтэй ананер нэг гадаад мадад явах амар дуртай байдаг шүү дээ. Ананер ч гэж үеийнч нөхдүүд те. Тэгэл Монгол амир балиар муухай гадаад амир гоё ногоон байгууламж гэл. Тэгээ тэгэнгუут ингээд resort-оор очиод ангаагаал хэвтэн. Тэгээ эсвэл дэлгүүр хийдэг те. Тэгэнгуут ингээл музей рүү ч юм уу, олон нийтийн парк ч юм уу, public space руу явж үздэггүй те. Дэлгүүр shopping юм уу, resort хийдэг те. Тэгэхээр яг ингээд тэр дуракууд бас яагаад нөгөө нэг Монгол лалрын байгаад байгааг яг ойлгохгүй байгаа байхгүй те. Зүгээр л Монгол угаасаа л piece of shit газар те. Хараал идэг. Тэгэл гадагшаа явал амар гоё байна гэл. Тэнгуут нөө нэг гадаад яага гоё байдаг вэ гэхлээр биста тоосхон нүхтэн дотор зүгий оруулдаг те. Эсвэл мод тарьдаг те. Парктай тэгээд бас паркын хажуугаар талбайтай парк хоёр бол шал өөр штэ. Өөр зориулттай өөр концептууд байхгүй тий. Одоо жишээ нь талбай бол ингээд юу нэг цахаас нөгөө цах руу юу байгаа нь заавал харагдчих хэвээр хүмүүсийг ингээд нөгөө нэг юм хооронд нь цуглуулсан тий. Парк болохоор илүү альжаалаа тайлах зорилготой. Тэгээд Central одоо Нью-Йоркоос хамгийн их сандаг юм Central Park л байна. Тэгээд бас нөгөө нэг юу Highline лөө бас нэг юм амар урт зүгээр юм нэг гудамж идэг байхгүй юу. Тэгэл хажуунаа ингээд барилгатай бахан юм артуудтай стрит граффити эдэртэй тэгэл зам нь ингээд Highline өөрөө ингээд юутай бахан инсталлейшн эдэртэй тэгэл ингээд гоё урлаг үзэнгээ тэ гоё юм ногоон байгууламжтай газар ингээд амарчиж болохоор тэ. Тэгэд юу болохоор юу Central Park болохоор ингээд яг юм ой шиг яг ой модонд байгаа юм шиг бүх юм ингээ айгуу гоё чиглэг. Одоо нөгөө нэг бид нар богдуулна гарах гоё өнөртөө шүү дээ. Тэр өнөр байдаг те. Тэгэл моднууд нь хэрэн байж идэг. Нөгөө өрнөхийн хайртай ракун тэгэл янз бүрийн нөгөө ирвэхээ тэр нөгөө нэг юу лээ. Нэг юм анимашн гэдэг шүү нөгөө нэг hedge over the hedge дээр гардаг амтнууд бол бүгдээр байгаа байхгүй юу? Тэгэл баг төөрхөөр амар их юмтай. Тиймэрхүү парк бол бид нар хийх энэ бүрэн боломжтой. Харин тийм Нью-Йорк чинь уг нь бол юугаараа талбайгаараа бас амар шахуу барьсан. Яг уу мэдээж Улаанбаатар шиг лалрын тэнийг төлөвлөлтгүй шүү дээ. Грид төлөвлөлттэй. Гэхдээ ногоон байгууламж бас айгүй цөөхөн хотууд юм байлээ шүү дээ. Гэхдээ амар том Central Park-тай болохоор бас нөхчтэй юм санагдсан тий. Тэр нөхчдөг тэгээд яг нөгөө хотынх нь ер нь Манхэттны голд байгаа болохоор өнцөг булан бүрээсэн яачаар чийлэрч манай юу юм да үндэсний цэцэрлэг төрөл ашаахгүй таасан. Үндэсний цэцэрлэг төрөл apparently уг нь бол яг тэр project-ийг бодож олсон хүн нь айгу passionтай. Нэг бүр ингээд амар гоё олон модтой нэг юм бараг л юм тийм Монголын Central Park болгоно гэдэг тийм хүн яасан гэж сонссон. Тэгээд тэндээ айгүй оролцоотой байсан. Тэгээд нам солигдоод төр солигдоод оронд нь орсон үнэн тэгэл тэг өмнө хийсэн үний ажлыг аваад алаагчдээ штэ. Тийм. Монголын хамгийн амар юм тэртэй биш та зүгээр л нам солигдсон бүх юм устгадаг шээс. Бүх юм зогсдог. Тэг өнөөдөр зайлвал талбай дээр нөгөө 50 жагсаал болсон шүү дээ. Хүн нам ребрэнд хийсэн байлээ. Оо вау. За Томожин шиг өнгөтэй хөө болчихжоо. Ашаас өнгөн хэвээр. Томожин ч хүн нам байх шүү дээ. Хүн нам ч бачингийн шүү дээ. Чи очсон уу тэрэн дээр жагсаал дээр? Би зүгээр очиж юу болж ийн. Тэг яг юм намын хүмүүс вэ нүү?
төлбөртэй хүмүүс байна уу эсвэл залуу хүмүүс байна уу гэд яг хуу очив. Тэгээд Хүрхэмтэд тэгээд юм тайм жагсаал хийх өдөр нь ганц өндөр нь энэ 7 хоногийн баг хамгийн сэрүүх өдөр болж таалаа шүү дээ. Тэгээд яг хөө ингэж жагсаал болж байгаа байхгүй. Тэгсэн чи хажууд нь ингээд нэг юм бас нэг юм хоёр спикер тавьсан хараас ингээд төлбөр авсан хүүхдүүд байгаа байхгүй. Бүжиглээ шаа бэлгээ ээж мэг шагаад. Тэгээд ингээд жоохон явж ангууд талбайгийнх нь нөгөө талд нь ингээд төлбөр авсан шал өөр нэг жагсаал болж байгаа байхгүй. Бүгдээрээ газар суудсан нэг юм нэг тэг 20-30 нэг шил архиныхаа мөнгийг хийцэн ах нар ингээд зүгээр ингээд талбай дээр бүгдээрээ суудсан. Юу хийж байгаа? Юу хийж байна? Тэр огцор гисэн л лозонг барьсан. Амар агрессив цагтаа ирсэн чи ууралч юм болоо шаа. Юу н тэр одоо бослогын тайм жагсаалын юу н бүснүүлэх зорилготой. Тэгээд талбайгаа Сүхбаатарын өшөөгөө тойроод болохоор ингээд баахан хандвийн юм тэ нөгөө нэг хандив цоглуулж байгаа хүмүүс ирээ суудсан. Тэгснэ нэг хандивынх нь юунд бас юм спикер тавьсан. Тэгснэ нэг залуу ингээ бахан дуу дуудлаа шагаад коверлоноо дуулаа шагаад. Хэл ингээд юм тэр намыг ингээд намын хөдөлгөөнийг дарах гэж оролдож байгаа дарж байгаа юмнууд амар их айгүй их байгаа байхгүй. Тэгээ өмнөх өдөр нь ядчих хахад хиймэл зүйл дивсээд хүмүүсийг чийлүүлүүлээ шатж байгаа байхгүй тий. Би бол өнөөдрийнхоос бол хамаагүй олон хүмүүс ирэх болоо гэж бодсон. Тэгээд үнэхээр ирээгүй лээ. Яг цаг агаар гэхдээ айгүй их нөлөөлсөн. Нэг юм нь бас одоо хүмүүс энэ шинэ намнууд ер нь нам ус төрчөд бол нэг итгэхгүй байна л гэж байгаа юм л да. Тэгээд ямар ч нам байсан. Тий хүч нь бол яг хуу шинэ одоо арчсан нам шиг имижтэй бол явж байгаа шүү дээ. Тэгтээ стил намын дааж байгаа хүмүүс мас нь бол айгүй сул байна. Хүмүүст хүрэхгүй байна тий. Болонтой уйлдахгүй хитрхи тий тэгэл нэг юм тодорхой хэмжээний нэг юм хотын төв хаваарал байгаад байна. Харин тий чадахгүй байна. Тий нэг бабл байгаа даа. Би яг юуг хэнийг яг сая ажиглаад ингэж бодсон. Трамп нөө ерөнхийлөгч болох гол анх гарч явах танаар fuck гэж бодсон уу? Би бол яг гайхаагүй. Би бол шаалтаа биш та юу вэ гэж бодсон. Би за яг урд нь ингээд Трамптай нэг тийм адилхан нөхөр гэдэг юм бол за Рейган байгаа шүү дээ тий. Гэхдээ тий Рейган ч гэхдээ яг бас арай хил ам гайгүй тий. Арай л бас Трамп шиг биш. Тэгээ ингээд Трамп ингээд гараад арай баг скандалтай. Тий exactly баг скандалтай тий. Баг тийм амар Christian те evangelist амар солиотой байсан шүү дээ. Амбраго кокейн бол шааж байгаагүй баха. Тийм. Тэгэхээр яг ингээд Трампыг яг анх ингээд яг ерөнхийлөгч болох жахт би амар гайхсан бохгүй юу. Рон хийж хат энэ биш та юу найдаж. Тэ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа юм бол гэж шаасан чи ялаа шатсан шүү дээ те. Тэгэл би яг ингээд яриагийн сонсоол ингээд энэ өстой олигтой гоё үг ашиглаж чаддггүй, ярьж чаддггүй ямар ч нөгөө нэг тийм юу байхгүй те нөө илтгэх чадвар байхгүй биш таа байна гэж бодоодсэн чинь нөө тэнэг хүн шиг ярьдаг болохоор маст нь амар хүрээд тэгээ ялаа шатсан те тэнгууд нөө хүн нам митийн стакууд тэгээ амар ингээд ийм академик яриад ингээд айгүй нэг тийм нэг чи нэг сая нэг баблд байгаа гэсэн шиг те нэг ийм энэ хүрээндээ яагаад байгаа болохоор нөө захын хүмүүст юусоо хүрэхгүй л байгаа даа. Тэгээ яг хамгийн гол нь мэддэг хэлээр нь ярих уугүй юу гэдэг дээр байгаа даа байхгүй юу. Одоо яг ингээл массын хүлээж авч байгаа ойлгож байгаа хэл нь болохоор ингээл та нарт ийм юм өгнө ингэн тэгнэ богино хугацааны ингээд бяцхан шийдлүүдтэй ихтэй ингээд лонг ранда ямар ч ингээд бодит өөрчлөлт авчирч чадахгүй тийм яг хэлээр нь ингээд яриад ангууд хүмүүс нь тэрийг нь хүлээж аваад тэнгууд өөр ингээд арай өөр зөв юм ярьж байгаа хүмүүс нь болохоор ингээл илүү ингээд science based ч юм уу илүү жинхэнэ улс төрийн бодлого инээдрээ юм ярьсан хүмүүс нь болохоор ойлгохгүй болохоор худлаа ярьж ийн гэдэг ч юм уу те. Харин тийм тэгэхээр нөгөө нэг хүмүүсийг амар олон жил боловсралгүй тэнэг байлгахсныхын л тэгэл яг одоо юу н гарч лээ л да тий ашиг нь тий. Тийм тэр хүмүүсийн ашиг нь тэгээ чи дөрөв хэлсэн шүү дээ ингээл одоо юу гэдэг ерөнхийлөгч одоо том хүмүүс тийм жижиг юмд ингээл анхаарлаа хандуулж цагаа өрөх шаардлагагүй гээл тий. Би тийч хэлээгүй шүү. Стам нэг таксины жолооч тэгж хэлсэн гээ өстэй. Жолооч ах тэгж шаасан. Тэгэнгүүт яг үндэ одоо ингээл харангууд хотын ерөнхий төлөвлөгөө ч юм уу эсвэл ингээл бодлого боловсруулж байгаа хүмүүс амар ингээл том яриад амарлаг бодлого тодтгол лаглаг юмуд хийдэг ярьдаг те. Тэнгүүтээ наа чи ингэдэг байхгүй юу. За яриагаа.
ингэж барьж байгаа заяа. За. Ингээд энэ гайрсан шүү дээ. Чиний байх шүү дээ. Одоо пив яаж ундааны савар онгойлгохыг зааж. Ингэж төгжиж байгаа энэ доош нь. Аа Зөөлөрсөн болохоор онгохгүй. за. Окей, ер нь бол ойлголоо. Тэг юу ярьж илаа? Тий, чи ерөнхийлөгчдийн жижиг сажиг юмд оролцоод хэрэггүй гэж ярьжсэн. Тэгэнгүүт яг тэр хүмүүсийн хийж байгааг нь харангуут одоо ингээд хитрхи ингээд томоор сэтгээд яг томоор сэтгэх нь зөв заяа, том бодлого боловсруулах нь зөв. Гэхдээ ингээд тэр бодлого дотор чинь ямар юмнууд агуулгадаж ямар шийдлүүдийг хийх вэ гэсэн ийм микро юмнуудыг давхар бодож явах хэрэгтэй байхгүй тий. Тэрийг мэддэг байх хэрэгтэй байхгүй at least. Одоо жишээ нь ингээл надтай хамгийн ойрхон кейс болохоор ингээл би ерөнхийлөгчний ажлууд дээр ингээд ажиллаж байхад амарлаг бодлого гэж яваасан мөртлөө яг ингээл 15 жилдээ 5 жилийн хугацаанд ямар байдлаар ямар стратеги боловсруулж тэр хүмүүсийг орлоготой болгох юм, тэр ажлыг яаж хийх юм те, тэр ингээд хот тосгоны ч юм уу аймгийн төвийн ч юм уу тэр ингээд хөгжлийг нь яаж триггер хийх юм гэдэг юмнууд ерөөсөө бодоогүй зүгээр л нэг юм одоо тийм хот байгуулалтын бодлого боловсруулах тийм нормууд байдаг. Тэр нормууд нь obviously хааны газраас копитсан. Тэнгүүтээ тэр нормынхоо ингээд дандаа өгөгдөл коэффициентуудаар ингээд бодоол зүгээр ингээд цаасан дээр худлаа тоонууд бичээл ерөнхийдөлгөө ч юм уу тийм ажлууд хийчдэг. Тэгээ тэр нь хизээш хэрэгждэггүй заяа. Улаанбаатар хотын аймгийн төвүүдийн ерөнхийлөгчнүүдийг амар лаглаг хийх нь хийдэг заяа. Гэтэ бүгд ингээд хөрсөн дээр бууддаг байхгүй юу? Тэгэл одоо ингээл түрүүн ногоон байгууламж гэж ярьж исэн тэрбум мод тарина гэж тэгсэн мөртлөө тэрбум модоо яаж тарих юм те ямар тэрбум мод тарих юм хаанаас нь мөнгөний авах юм ямар тэрбум мод тарих юм те хэдийн хугацаанд тэрийгэ тарих юм гэдэг яг ийм тодорхой юмнууд нь ерөөсөө байхгүй тэгэнгүүт тэр хүмүүс тэр ажлыгаа хийхийн тулд одоо нөгөө жижиг юмнууд микро юмнууд гингүүд нөгөө нэг одоо юу гэдэг яг тэр ингээд Монгол зориулсан тийм моднуудыг тарих тийм ботаникууд нь эсвэл ямар нэгэн ажлыг хийх шинжилгээ ухааны академиуд нь заавал байх ёстой гэл те тэрийгээ ингээд санхүүжүүлдэг байх ёстой гэдэг ч юм уу. Тэгэнгүүт яг уу тийм академиуд лабораториуд байдаг заяо. Тэгэнгүүт тэр лабораторид ажилладаг хүмүүс нь болохоор fucking boomer үзээ дахиад тэгснээ зүгээр хийдэг ажлууд нэг ивэл ажил дээрээ очиод архив өдөржин архивууж байгаа л тэгэл орой гэртээ харьдаг 6 гэл гэртээ харьдаг ч юм уу те тийм хүмүүс бод ажил хийж байгаа юм ерөөсөө байхгүй. Ихэнх нь тийм байгаа даа байхгүй. Сая нөгөө бахан babies пста чиглэлгүй болцсон тий. Ерөнхийлөгчийн юун дээр болохоор одоо би ягаад Трампыг асан бэхээр Трамп яг хөө ингээд үг хэллэг нь бол ингээд тэнэг хүн шиг байдэн шүү дээ. Гэхдээ тэнэг хүн эзээч юм тэр бумтай fucking миллионер болоод Америк даяараа тийм 80 90-ад оноос хойш ингээд юм нэг юм өөр ингэ статустай Трамп гэхэл ингээ баян те хүчтэй гэдэг тийм имижтэй байж чадахгүй байхгүй юу. Тэгээд яг нь мундагийн хувьд бол мундаг. Гэхдээ яалтчгүй racist те sexist bigot motherfuckers бол монгол хүн байлээ шүү дээ. Гişахгүй. Яг одоо юу байхгүй одоо нөгөө нэг Монголын одоо анхны ерөнхийлөгчийн сонгуул шүү дээ те Төдөөгаа тэгээд Очрот хоёр шадаг те. Тэн дээр болохоор яг Төдөөгаа болохоор айгүй мундаг профессор хүнтэй айгүй мундаг боловсралтай хүн. Одоо тэгээд тэр хүний одоо ярьж байгаа юм нь болохоор нөгөө нэг юм аль болох ингээ шийдлүүд те нөгөө нэг юм төлөвлөгөө стратеги Монголыг ирээдүйг ямар болох уу гэд тэр яриа нь болохоор ихэнх одоо нөгөө жирийн ард түмэнд бол таалагдахгүй байхгүй яа. Тэгэхээр болж бүтэхгүйг нь хилээд те нөгөө нэг ингэх ёстой бидний юм руу явах ёстой гэд бидний нийгэм угаасаа тийм хүлээж авах юугүй чадамжгүй байсан гэх юм. Одоо ч гэсэн баг чадамжгүй. Одоо масаараа ярих юм бол те бид чинь зөвхөн хотын төвд амьдэрдгүү. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуулал нөгөө нэг юугаараа дийлэнх нөгөө хуваараа бодох юм бол орон нутаг орж ирээд орон нутгийн боловсролын хэмжээ ямар илээ те яалтчгүй нөгөө нэг дарагдчихж байгаа юм л та хуваараа ч гэсэн те тэр аймгаас хэдэн хувь мөв гээл тэгэнгүүт те тэгээд манай ихэнх нөгөө улс төрчдийн яагаад ер нь тэнэг бис стандар гарч ирээд байна гэхээр бүгдээрээ хүмүүсийн яг загтанж байгаа газар нь майжиж өгдөг. Тэгээд ямар нэгэн шийдэл ярихаас илүү юм хүн болгонтэй нөгөө нэг релейт хийхин тулд хүн болгоны асуудлыг тодруулж тодотгож яг ингээд нөгөө загтансан газарт нь л майждаг. Тэгээд манайхан ч гэсэн яг нөгөө үнэ ямар боловсралтай мэдлэгтэй вэ гэдгийг ч нэг судалдаггүй мөрийн хөтөлбөртэй намтартай ч танилцдаггүй тий тэгэл юу ярьж ийн гэдгээс нь яадаг царай зүсийг хардаг тий боловсрал тий тэгэл нэг нь одоо жишээ нэг нь би Монгол тэр хужаа гэлдэг ч юм бол шууд хужаа бистаа гэж дургуулцдаг тий
Яг хөө гэхдээ чисээ нэг боловсролын төвшин мөшнийг мэддгүү гэдгсэн шүү дээ. Ер нь хүмүүс тоохо болцсон юм билээ дээ. Боловсрал тай хүн гадаадд сураад ингээд мэрэгсэн хүн ч гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хүмүүсийг монголчууд амар дорд үздэг те. Нэг тийм нэг баруунчдсан болохгүй юм хариг аргийн юм шиг нэг юу л ахгүй нэг дээрээс бид нар хилмигдсэн шүү дээ те. Яагаад хилмигдэлт яг хинүүс рүү чиглэсэн бэхээр яг хамгийн боловсралтай мэдлэгтэй хүмүүс рүү чиглэсэн. Тэгээд аль дээр үес эртээ үеэс тархийн нугаагаад муусан феодлууд гэдэг те. Айдаг болоо шаацсан те. Айлгцсан те. Угаасаа нэг дээр үеийн пострууд ухуулгын шин чанартай нууч айгүй хүчтэй айгүй мундаг штэ те. Ингээд бүр ингээд айтлан шаацсан те нэг юм баян юм бүдүүн те нэг юм амруу н орж байгаа юм байдаг штэ те. Тэр 46 нь бол стил ингээ байгаад байгаа байхгүй. Гэтэ одоо бас тэгэл боловсралтай мөртлөө англи хэлтэй янз бүрийн сургууль мургуул төгссөн хүмүүс гэхэд бас хөлдөө бистак зөндөл байгаа шүү дээ. Тэгэл баахан доктор ингээл тэгэл Харвард гэдэг тэгэл би бол хомбойг бол англиар ярьж хахын нэг цогч байгаа үл юм байна. Хин Харвард гэсэн. Харвард лөө оюукчаа. Тийм үү? That fucking guy? Инфляц гэж хэлж чадахгүй имплант гэдсэн шүү дээ. Гшаахгүй. The fuck. Тэр өстө Харвардд сурлаа юу гшаахгүй. Тийм тэгэл янз бүрийн доктор ингээд авсан лаг мондог ингээд хүмүүсийг харахад ингээд юу ч хийж байгаа говьж байгаа юм байхгүй те. Зүгээр л худлаа хоосон дипломын ажлыгээ эсвэл кредитээ нөхөөл ерөөсөө доктор болцсон ч юм уу те. Тийм хүмүүс зөндөл байгаа хараад гэж. Тэгэл яхаа тэгээ тэр хүмүүсийг харахаа бас юу байгаа юм л та. Яг нэг өдөр тутмынхаа амьдралдаа давлагдсан те. Тэнгүүтлээ тэрнээсээ болоод одоо юу гэдэг шин юм хийх ч юм уу эсвэл ямар нэг юмд ингээд золиос гаргаад ажил хийхээр амьдрал нь угаасаа санаа болохоо байчингууд зөвөрсөл ажиллаа хийж зүгээр л тэг хийдэг юм хийгээл явж ивэл болох гээд тэг тийм л болцсон гэх юм уу. Exactly харин тийм. Тэгэхээр 2005 онд Австралийн Мельбурний их сургуульд олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гэж сурч чадаагүй шантраад буцсан гэж хөгдсөн гэж байгаа юм уу. Тэгээд 2015 онд Харвардын их сургуулийн төрийн удирдлагын сургууль master's degree Харвард чинь 5% аксаар инфляшн гэж хэлж чадахгүй имплант гэж байгаа хүн яаж Харвард байх юм бэ? Харвард төгсөх юм бэ? Сквал ингээд гэтээ гол нь ийм байгаад байгаа байхгүй. Хүрэлцэх нөгөө нэг амар алдартай нөө бичлэг байдаг шүү дээ. Яг нөгөө англиар ярьдаг бичлэг санаж байна уу? Хайлтсан байгаа. Нөгөө юу нөгөө нэг юу ярьдаг. My name is Pagan Dulum. I speak Mongolian on pragmatic level гэдэг шиг. Heritage гэж шатдаг те. Heritage. Message me гэж. Good afternoon ladies and gentlemen. Today Heritage гэж шагаад. Өчигдээ амар гоё яриад байдаг хөө. Би бол тэгээд би чадахгүй шүү дээ. Гэтэ хөрөлцөг ах шиг чадахгүй шүү дээ. Гэтэ тэр бүр амар шаасан шүү дээ. Тэрийг нь сонсоод хүмүүс бас нөгөө амар олон хүмүүс те өө чи англиар ярьчихдээ юм шүү дээ бодож байгаа сайхантай та тийм шүү дээ хитүүлээ бодоод ингээд өөхгөө шагаад гэтээ яг ингээд тэр бичлэгийг үзэнгүүтээ тэр бичлэгнээс ингээд тийм теншн мэдрэгдээдсэн шүү дээ тэр ингээд дотор нь сууж байгаа хүмүүсийнх нь awkward байгаа юм ингээд ёо chemistry нүртэй шагаад ёо дашаага те яа ста таарэ яриасаа гэж тэр ихтэй айр бичлэгтэй шүү дээ. Heritage. Тэгээ ингээ жоохон өрөвддөг те хөөх амт. Би ерөөс өрөвддөггүй юу? Тэнийг дистал гэж бод. Сая тэгэл хин гэхдээ хартаа үхснээ манай Эрдэнэ тэгэл ерөнхийлөгчийн сонгуулаар өрөвдүүллээ шүү дээ. Зайлцэл писта. English no Russian yes да. Таагш. Ямар ч хэлээр ярьдгүй талаар байсан шүү дээ. Орос хэлтэй. За яг гоо тийм ээ тийм. Монголын улс төр бол зүгээр ийм Японы нэг random fight club-аас 7 дор шааж байгаа байхгүй юу? Тэ. Тэнгүүд зүгээр сумын газар Японд очиод нэг юм fight club зодолдож үзээд телевиз зодуулгуулаа. За шаахгүй маань улс төрлөө орё гişээс. Юун дээр яг тэр бас нөө таксиний жолооч ахаа ярил л та гişээс. Тэр ахаа ингээл хамгийн амар emphasis өгж байгаа, хамгийн анхаарал өгж байгаа юм нь болохоор хөрөлцөх амар мундаг. Оюук амар мундаг. Яагаад гэх юм бол их болттой тэмцэж байгаа гэж яриад байгаа байхгүй юу. Тэг who gives a fuck. They were all адилхан шүү дээ. Бүгдээр л нэг завин дээр байгаа, нэг төрлийн нэг сортны, нэг үйлдвэрийн лалрууд шүү дээ. Тэнгүүд ингээд талцуулсан байгаа байхгүй хүмүүсийг те. Яг ингээд тэнгүүд ийм гэж байхгүй background-а заяа. Одоо ярих юм бол за нэр дуртчих гэж байхгүй. Батулга элбэгдөрч хоёр заяа. Тэр хоёр ингээд амар ингээд нэг хийж чаддаг шүү дээ те.
Тэгсэн чинь яг ингээ бэкграундда пистакууд хоёр писта ингээ найзууд гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтлээ мань ингэ шаалаа шүү инглиш үгээ нэгэндээ ярьдаг. No offense bro гээл те. Тэгээл зүгээр ингээ наан харахад ингээ хоорондоо шаагаад байгаа юм шиг мөртлөө. Цаана зүгээр no homo гэсэн сууж идэг шаацсан пистакууд. Одоо яагаад нөгөө нэг улс төрлөө урлаг спортын хүмүүс ороод шаагаад ийн гэдэг чинь юу штэ нөгөө нэг politician улс төрчин ингээд аягүй сайн жүжигчин байх хэвээр. Тэгээд угаасаа ингээд насаараа сөөс хүмүүс сураад бэлтгэцсэн хүмүүс орж байгаа болохоор гоё яваа шахаад байгаа хөөх тий. Постчертэй. Сая жүжигчин гэжсэнээс тэр нэг туул голыг fucking redivert хийгээд биста Венециг олно гэж шаадаг бол амар шаасан тий биста. Fucking тэгснэ дараа нь Улаанбаатар юу гэсэн сонссноо. Үгүй тэр чинь Улаанбаатар тэгсэн чи юу гол яриад байгаа гэсэн. Манай дарга нар юу нэг ингээд эмоттой ингээд тухайн үедээ айгуу эмоттой нэг юм яриа тэрийг мартчтай юм шиг байлээ гэж байна. Байхгүй штэ гэж. Тэгсэн чи яг ярьсан нь өөрөө ээждэг шатсан юм. Тэгсэн нэг цаанаас нь гарч ирснээр ширээн дээр нь цаас тавьж байгаа шээ. Гэтэ би тэр яг тэр яриаг ингээд сонссон бохгүй тэр нэг усан зам мам тэр мэврэг шааж байгаа. Тэгэл ингээл нэг юм монотоноор ярьж байгаад ганц ингээд яг нэг өөрийнх нь одоо нэг emotion ганц өөрийнх нь одоо яг бодол орж ирж байгаа ганцхан үг байгаа. Тэр нь юу ярьж ирчихсэн нь Монголд усан тээвэр хөгжих өстой бүрэн боломжтой гэж би харж байгаа гişээс. Яг тэр бүрэн боломжтой гэж хэлдэг нь л яг тэр нэг өөрийнх нь бодож авсан ганц юм байгаа байхгүй. Тэнгууд яг хүрсхийн тэр нөгөө нэг heritage гэдэг яриа байгаа шүү дээ. Тэрийг сонсоод яагаад уур хүрээдэг вэ гэхээр пистачин чадахгүй бол яагаад зүгээр л туслахаараа яриулчихаг юм те. Эсвэл өөрөө монголоор яриад хүмүүс чинь бүгдээрээ орчуулагчтай синхрон орчуулагчтай ингээд чих зүүж байгаа шүү дээ. Тиймээр яагаад яриулчих болов. Тэр өөрийг үнэхээр шаач чадна гэж бодсон баг те. Писта тэгснээ хардаа тэр нөгөө нэг аялга маялга дуудлагыг харахаар ерөөс бэлтээгүй байхгүй. Тэр яг архитаж хагаад тэгээд яг өмнө яг за ах нь орчих юм байна. Гшаасна те. Heritage гэсэн хамгийн сүлт нэг амар өгчээ. 100 татаж юу хамгийн сүүлд нэг юм хэлт юм аа. Нэг амар буст хийчээд юу хэлдэг үлээ садах чи. Heritage нэг юм хэлжсэн аа. Ламка гэх. Ламка. Speech ламка гэдэг үгээр дуусгах санагдах юм. What the fuck does that mean те? Ламка гэж. Soyunta club your dancing with somebody шүү дээ. Ламка гэж юу гэсэн юм бэ? Түрүүний нөгөө нэг усан тээвэр хөгжүүлэх хамгийн боломжтой байсан шүү дээ тий. Тэр чинь одоо түрүүний хэлсэн юу байхгүй юу? Янз бүрийн ингээд бодлого боловсруулж байгаа хүмүүс зүгээр ингээ хоосон тоо ингэж бодоод тэргээ боломжтой юм шаах юм ингээ төслүүд why the fuck do we need усан тээвэр тий зүгээр хоосон ингээ тоон дээр тулгуурлаа яриад идэг тий нийтийн тээвэрнч хагалтгүй байх юм биш та усан тээвэр гэж шагаад тий автобусан стайлтай явахгүй яг уу ингээд юу байсан бол үнэхээр ингээд одоо Европын орнууд шиг тий ингээд метротой автобустай трамтай бүх юмтай тий ингээд ахаад юу нэмж болох уу гэдэг тий. Maximize шааж болох уу гэж байгаа бол тий. Тийм байсан бол тий. Шаач болно л доо. Сая асуудал байхгүй. Тий нөө юун дээр Денмаркт нэг тийм нэг төсөл хэрэгжүүлж байгаа байхгүй юу? Тэр болохоор Денмарк нөгөө нэг юутай холбогдохын тулд Оросын далайтай холбогдохын тулд Денмарк ч амар олон жижигэн тойрсон арлуудтай. Тэгээ нэг тийм нэг Скандинав тэгээд Европын их газар хоёрын голд байдаг болохоор ингээд тэр дундуур навигейт хийж явахад айгүй хэцүү. Тэгээ зүгээр шууд ингээд ийм тэгшгэн шугам ингээд зүгээр нүхэлчихэж байгаа юм байлээ. Түнэл хийгээд Скандинавын Скандинав биш яг тэр арлуудаа эрг мэрэгтэй нүхлээд тэгээд Оросын зарим юмнуудыг нүхлээд тэгээд Оросын талаа руу гараад тэгээд тэр нь болохоор нөгөө нэг хойд мөсөн далайн замтай холбогдоод тэгээд Азтай холбогдоод тэгээд нөгөө нэг Азтай хийх худалдаагаа л Денмарк өөрсдөө нэг баталгаажуулах гэдэг байгаа байхгүй. Тэгэнгუთ яг ингээд анх ингээд тэрийг би харчаал та fuck ийм хийж яах ч юм гэж би амар бодсон байхгүй. Тэг ингээд хэдэн 100 тэрбум долларын амар олон жилийн төсөл те. Тэг ингээд бодоодсэн чинь they have nothing else to do. Өөр хийх юм ерөөсөй байхгүй заяа. Danish fuckerуд те. Нийтийн тээвэр тэ fucking ямар нэгэн байдлаар transportation logistic хөгжүүлээд ах шаардлагагүй болохоор л next step take хийж байгаа байхгүй. Тэдэртэй адилхан юм их гэдэг тийм. Венец what the fuck ёо. Олигтой ус зайлуулж чадахгүй жиж Венецийг нэг шагаад зүгээр л 100 болтол хүлээч л тээ. Венец.
Хэдүүлээ нэрэ тэр сансрын тэр хав нөө живхлэр завтай шааж үзье явста. Хийлдэг зав авж агаад. Тийг шаана баста. Орсын далаа. Орсын далаа гэдэг нь Орсын хойд хэсэгт байдаг далаа гэрч байгаа. Орсынх биш л дээ, Орсын далаа гэдэг л дээ. Хойд мөсөн далаа тий. Манай Орсууд ашаахгүй тавьста. Misinformation. Ах нар зайлцэл би тэр үг амар дур. Орос бол бидний ах нар биш та. Орос бол биднээс залуу, бидний баг fucking хүүхдүүд те. Ер нь бол одоо жишээлбэл зүгээр за нэг 2 минут түүх ярьж л та. Ингээд харах юм бол Оросд нэг хүүхэлтийн кинод гардаг штэ. Тэнийг Ивантай те. Тэгэл нэг амар нэг юм том морьтой нэг юм баатрууд гардаг штэ. Баатрал те. Илья Мурамец Добрыня Никитич. За яасаа мэдхгүй байна шүү дээ. Тэднийг болохоор багатир гэдэг үү шүү дээ Оросоор. Багатир гэдэг чинь хаанаас гаралтай вэ? Баатар гэдэг үгээс гаралтай. Тэгэнгუთ Оросын бүх дайны соёл бүх одоо те ингээд хамгийн ийм соёлын одоо чухал юмнууд нь бүгдээрээ биднэрт л хүчндүүлснээ л яг ингээд ийм юу байгаад үр дүн байгаад байгаа байхгүй тий. Тэгэнгუთ одоо жишээлбэл Орос ягаад за одоо яг ингээд Москва Украин хоёр чинь ингээд Москва Украин хоёр гэнэ Орос Украин хоёр чинь одоо байлдаа шагаад байгаа шүү дээ тий. Тэгэнгуთ тэр дайсан урдхан Алёша Попович. За Алёша Попович. Тэр дайсан л цаанаас яг ингээд гарч ирсэн бэ гэхлээр анх болохоор яг Украинд байдаг Киев хот тий яг одоо Орос хүмүүсийн төв байсан те Кевин Рус гэдэг байсан шүү дээ. Кевин Рус те. Тэгэнгუთ ингээд тэр газар айгүй олон тийм славик үндэстэй хүмүүс тэгээ тэрнээс гадна бас Скандинавийн тэр нэг одоо өдөртөн зохион байгуулалтыг те дайчин соёлыг авчирсан хүмүүс амьдардаг байсан. Тэгэнгуთ Монгол Финлянд Вайкингууд, Финиш Вайкингууд. Тэгэнгуთ монголчууд хурж ирээд бүгдийг эзлээд бүгдийг шатаагаад устгаад тэгээд Кевин Русыг байхгүй болгоод тэгээд нэг жижигхэн нэг хот байдаг байсан. Арай нөгөө нэг зүүн тишиг Уралтай ойрхон Москович үлээ тий. Москович үлээ тийм хот байдаг. Тэгээ тэрийг нь монголчууд гол нэг татвар цуглуулдаг худалдаа хийдэг аутпост болгоод тэгээ тэрнээс хойшоо одоо бүх нэг Оросын ханхууд тэр Москва гэдэг хот руу очиж тэгээ нэг Монгол хаадуудад бараалхдаг ч юм уу те тэгэж нэг ноёрхох босод хүмүүсээс татвар цуглуулах худалдаа ярилцаа хийх эрхээ авдаг байсан бохоггүй. Тэгэхээр яг үнэндээ Москва яагаад ингэж Оросын төв байд юм бэ? Яагаад Украин юунууд Оросод биендээ дургу байд юм бэ гэхэлэр яг үнэндээ Москваг бид нар байгуулж өгсөн бохоггүй юу? For fucking Russian fucking cunts. Тэг ингээ ярих юм бол Оросууд ингээл амар дайч Оросууд хүчрийг шаагаад иддэг. Бүх юмаа биднээс хулгайлаад бүх юмаа биднээс сураад дайныхын соёл нь хүртэл амар өөрчлөгдсөн заяа. Яг нэг анх сая яг инкүлээ хэлжсэн тэр нэг Финланд викингчүүд Оросыг ноёрхдаг байх үед яг тэдний зэвсгийг, тэдний хоёрыг дуулах, тэдний байлдааны тактикийг ашиглаж байлддаг байсан. Монголчууд ирж эзлээд багатирууд гарч ирсэн, друсникууд гарч ирсэн. Морьтой байлддаг болсон, номсом ашигладаг болсон. Зэрлэгүүдийн эсрэг зэрлэг аргаар. Харин тэгэхээр ингээд яг тэгж байгаа байхгүй. Монгол зэрлэгүүдийн эсрэг яаж байлдсан бэ? Монгол зэрлэгүүдийн дайны аргыг сурч байгаа байхгүй. Тэгэхээр бүх юм нь бүгдээрээ ингээд яг баг би бол яг тэгж боддог байхгүй. Энэ яг миний нэг жоохон даяар монгол зан гаргаад иж байгаа зүйлтэй. Гэхдээ баг бүх юмаа биднээс сурчаад бид нар ингээд Орос ах нарыг шахаад тахлаар амар гайхаад байхгүй биш та. Тэ? Оросууд монголчууд юу Орос ах нар нь тэгээд зайлвал бидний нэг байгаль нүрийг өөрсөндөө аваад аялал жуулчлалын хотспот болгоцсон. Амар гоё газар болгоцсон тий. Дэлхийн цэвэр усны нөөцийн хэдэн хувь нэлээ. Асар их хувь нэлээ юм биш тий. Байгаль нуу. Тэгээд нэрийн сонслтоо байгаль. Байкал. Тэгээд бидний нуурстэй тэгээд гол нь одоо ингээд хужаанаар Монголыг эзлэх гээд байна гэдэг. Тэгээд бид нар ингээд аль хэдийн эзлээд газар нутгаа алдаад өөрсдийн нуураа алдсан бахад ягаад хинч байгаль нуурыг Оросууд авцсан гэж ярьдгүй юм. Харин тийм. Хятадаас илүү Оросууд нь илүү их юм эзлээд илүү их юм авцсан байгаа. Тийм. Одоо тэгээ ер нь Оросууд бас ингээл Монгол руу brain wash хийгээл те янз бүрийн юм пропаганда хийгээл ер нь бол алхмуудаа хийгээл байгаа санагдаад байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэл одоо тэр нөгөө нэг Монголын хөндлөн гуулд ингээл ийм хийн хоолоо татна гээл. Тэ тэгснэ тэр хийн хоолоо нь ингээд 2 км-ийн ийм зайтай юм хамгаалтын бүртээ тийм хоол явна гэж байгаа байхгүй юу? Цэрэг оруулна. Тийм, which means заяа зүгээр Монголын дундуур ингээд Оросын газар нутаг ингээл явна гэсэн үг байхгүй юу? Тэгвэл баруунаас зүүн рүү ингээ Монгол хүн зорчиход заавал ингээд нэг зэрэг дамжин ерөөс чөлөөтэй явах боломжгүй болно гэсэн үг. Хил нэвчэрчээл гэсэн үг. Хил дамжин гэсэн үг. Хил дамжин гэж байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө ингээд устаа байж ийж
ус дотроо хил дамжиж гин гэдэг чинь. Юу гэсэн үг юм бэ? Бөхсдүүлсний л олтмод чинь. Энэ яг нэг Украины анги шиг болоо шаачлаа тэгш аахгүй. Тэгтэл амар тэнэг байгаад байгаа байхгүй юу? Нэг ногоон байгууламж байхгүй, юу ч байхгүй биста. Тэгснээ том ярьснаа Оросуудын боовыг амар metaphorically өгөхөш байгаа биста. Нөгөө л алрууд нь том ах нар ч шиг. Нэг хэдэн жил бид нэр Оросуудын одоо харьяанд байсан юм дээ. Хэдэн жилийн шахахгүй юу? 70 жил те. Бид нэр Оросыг 300 жил ноёрхсон шүү дээ биста. Тэгэхээр тэрийг мэдчихэд биста ах эгчнэрээ ялгаж зурх хэрэгтэй шүү дээ шахахгүй. Түшгээ шилээ гинэ. Хөл аюу ярих уу? Яг түүх ирж байгаагаар авчихаар ингээд гişээс жоохон ингээ хоосоо шаачаа тий. Тий. Давж юугаар давж гарах уу? Өнөхөө чи нэг барилга байгууламж яриач. Мань маркетинг ярих уу гэсэн. Одоо ингэж байгаа байхгүй юу? Сая хүн нам ребрендинг гээд Mobicom ребрэнд хийгээд Unitel visual identity-га шинжилээд тий бүгдээрээ ингээ слогануудаа өөрчлөөд ийм хүмүүс рүү чиглэсэн болгож байгаа байхгүй юу? Нэг ингэ компаниуд болохоор хамгийн хүмүүсийн мөнгийг сааж тий мөнгөтэй цэвэр мөнгө ашиг гэдэг компаниуд хүртэл ингээд нийгэмдээ ээлтэй хүмүүс рүү чиглэсэн хэрэглэгчд рүү чиглэсэн боглоо хийгээд ингээ бодлогоо өөрчлөө бодлогын хэмжээнд ингээ шинжилэлт хийгээд явж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг ингээд төр засгийн газруудыг батангууд улам л ингээд яаж энэ бистанарыг мяа байлгах уу, ядуу байлгах уу, яаж эдрийг шаах уу тий. Яаж илүү зовоох уу гэж байгаа юм шиг. Тийм доромжилж байгаа байхгүй юу. Ер нь бол энэ хиймэл зүйлэг талбай дээр Сүхбаатарынхаа нөгөө дахиад жүтэд байдаг Сүхбаатарынхаа талбай дээр хиймэл зүйлэг дэвсээд хөл бөмбөгийн тэмцээн зохиогч юм гэдэг чинь бол тэнэг байхгүй юу. Харин тэгээд гэтээ энэ жоохон conspiracy сонсогдож магадгүй л дээ. Зүгээр миний бодлоор бол ингээд улс төрийн хүмүүс яагаад ингээд улсаа бодохгүй, иргэдээ бодохгүй байгаад идэх нь ер нь баг бусад улсуудын нөлөөнөөс ер нь болдог байх гэж бодож шүү. Зүгээр тэр хүмүүсийн гар хөлн болцсон тий. Орос хятад хоёр уу? Орос хятад хоёр. Би бол анх яг улс төрчтэй юм тэнийг гэж боддог байсан. Сүүлд ойрд ингээл олмол тэнийг биш юм шиг албаар ингээд тий амар efficient тий амар хэмнэлттэй амар тийм оновчтой байдлаар бид нарыг ингээд шаагаад байгаа байхгүй юу. Одоо баримтыг бодоод үзэлтэй. Суглаа явуулж гин сард нэг удаа суглаа явуулж гин чи супер genius idea байгаа байхгүй юу. Харин ингээд одоо нөгөө нэг Лаос Монголд ирж нөгөө туршлага судалж гин гэдэг чинь яаж дарах уу ингээд шаах уу гэдэг л бовдох уу гэдэг шийд байгаа байхгүй юу. Тэгэл мундаг байгаа шүү дээ. Магтуустай яг хамгийн магтуустай юм ингээд хамгийн булгаатай лалрын юмнууд байгаа байхгүй юу. Өмнөх дугаар дээр л хэдэх дугаар дээр л би хэлсэн шүү дээ. Гарууд амар genius агаад ингээл те. Яг ингээл ямар нэгэн болохын өмнөхөн ингээл нэг юм шаагаал бүгдийг намд арчдаг ч юм уу. Тий юугаар угаасаа нөгөө нэг PR дээр л айгүйх тэгж гарт юм билээ. Монголд амар их хэрэг болдог гэж би нэг цагтаахаасаа сонсч ирсэн. Тэгээд амар цурал аллахууд ч юм янз бүрийн тийм сонь хэрэгүүд гарт юм байна л да. Тэгээ хүчин педофилия, цурал аллах. Тэгэл нэг удаа 13 тасарсан толгой олцсон гэд манай ах ярьжсэн надаа. The fuck is that, right? Like fucking амар шээж байгаа шүү дээ. Нэр юм уу? Нэрээ. Хүү. Тэгээд манай тэр ах болохоор одоо юунд ёо дарк шижнэ чи. Харин тийм нэг одоо нэг ер нь бол цагдаагийн дарах болох тийм зам руу явж байгаа байхгүй юу. Тэгээ нөхөдөө орон нутгаар ингээд нэг жил очиж cocktail and crime шааж байгаа. Нэг жил очиж нэг юу томилтоор явж туршлага мууш судалдаг. Тэгээд төрж ирэл тэгэл цагдаа болт юм билээ л дээ. Дарга болдог. Тэгэл тэр ахтай ярьжсэн би тэгээд нэг тэр үед чи хэрэг төв мөгт орооцолтсон. Тэгэл надад амар консалтинг өгч мөг бол тий. Тэгэл ингээл за миний зүгээр ямар савнгаал унгааж болохгүй шүү. Тэр савнгаал бити унгаагаар айдсгүй савнгаа унгаах нөхцөлийг тэр ах бүрдүүлж өгсөн бохгүй юу. Тэгэл харин нэг ингээл юм ярьж байгаа л яаж хийж байгаа тчүүлээ гин тэр юм тэр хаалгаа унгаалтай орхиж байгаа л хайраа миний савнгаа аваад. Тэгээд харин тэр ах яг тэгж ярьж ирсэн. Нэг удаа юм 13 ширхэг юм тасарсан толгой олдож исэн.
Тэгээ янз бүрийн амар аллгууд байдаг те. Гэл тэгэл ярьжсэн аа. Тэгээ энийг тэгээд айгүйх нэг нуун дарагдуулдаг гинэ. Ерөөсөө олон нийтэд гаргадаггүй те. Тэгээд яг ажиглаадсэн чинь энийг нэг ингээд хадгалаад те хүмүүсийг нэг 50 байлгах гад бухимдлынхын левелийг ингээд манаж хийх гээд нэгт хоёрт болохоор эднийг ингээд байлгаж яагаад ингээд цацдаг юм санагдсан л да. Гинт ингээд араасаа цуурдсан шүү дээ. Тийм нэг хэсэг сенсац шаадаг те. Тийм тэгэл яг нэг ингээд хүмүүс яг ингээд ус төрлөө чиглэлсэн нэг бухимдал байхад хажуугаар нэг юм оруулж ирэл. Сая энэ зүлэг гэхдээ амар сонирн байла. Яг засгийн газарт нэг дургу хөрсөн мөртлөө нэг жоохон зөөлөлдсөн юм шиг. Миний хувьд бол зөөллөг л дээ. Яа, тэгээд магадгүй ингээл зүлэг жагсаалын 50 жагсаалын ингээл гисэн шүү дээ, тэ. Тэгэнгүүт зүлэг дэвшсэн чинь өмнөх өдөр зүлэг дэвшсэн чинь тийш ингээл баахан хүмүүс ингээл очсон тэ. Тинчэнэ ингээл амар хайфан байгаа л юу баснаа. Маргааш нь тийш нэг явцсан хүмүүс 2 өдөр дараалаад ингээ явна гэдэг чинь бас ингээ нэг стрессийн хувьд бол ингээ багсгацсан нөө стресстэй шүү дээ. Тэгээл өнөөдрийн ангууд талбай дээр хацангууд цөөхөн хүмүүс ингээл байгаа л. Гэхдээ ууг нь одоо за хятад ингээд Монголыг те удирдах байгаа ч байсан, Орос удирдах байгаа ч байсан, эсвэл энэ тэнэг лалрууд 70 хэдэн стакууд нь өөрсдөө хийж байгаа ч байсан. Ууг нь бид нэр ингээд жоохон happy те бид нэр нэг жоохон бүтээмж сайтай байх тусмаа эднэрт ашигтай биш үү? Үгүй юу гэж аахгүй. Би тэрийг хаяхад одоо жишээлбэл үйлдвэрийн ажилчид happy байх тусмаа бүтээмж нь ингээд сайжирдаг те. Тэгээ тийм болохоор ингээд үйлдвэрийн ажилчдыг ер нь бол happy байх хэрэгтэй байна гэж тийм шинэ философи. Зорилго нь тэр хүмүүсийн эцсийн зорилго нь бол тэдний үйлдвэрлэл эдэр биш байх л та. Монгол хүмүүсийг аль болох ингээд тэнэг болгоод дуусгаад энэ улсыг ингээд эзлэн гэсэн нэг тийм ойлголттой үндсэн зорилго нь тийм байж ижил ер нь бол явах байх л та. Тэрнээс бол угаасаа хятад гэхэд тэр хүмүүс чинь үйлдвэрлэл бол нэг сонирм биш шүү дээ. Хичнээн. Гэхдээ яг зүгээр үйлдвэрлэл гэдэг нь зүгээр л одоо яг ингээд нэг тийм тэгээд эдийн засгийн хувьд бол Монгол happy байх хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Эзлэх байсан тийм. Үнэхээр happy байлгах гэх юм бол эзлэх юм бол улам бухимдалтай тэнэг болгож ижил яг энэ хооронд нь харалдуулж эзлэн гэсэн юм байхгүй. Зүгээр л ингээд байгаагаар нь байлгах байхгүй юу. Тэгээд байгаагаар нь байлгахын тулд ер нь бол боловсролын төвшингийн ер нь нэлээд доогоор байлгана. Бүгдийн стресстэй байлгаад хооронд нь талцуулаад тарих угаалт хийхэд илүү амар болгоно. Хоёр орон хуйлаа нөгөө нэг ийм тодорхой хэмжээгээр нөлөөлөд багаар нөлөөлөд яг энэ нэгийн үенд л байлгах. Бид нар ч угаасаа buffer zone шүү дээ. Нэг хоёр гүрнийг ингээд нөгөө нэг зөөлөвчлөл хийхийг хязгаарлаж байгаа ус болохоор хөгжиж болохгүй, хөгжүүлж болохгүй. Бас устгаж болохгүй. Тэгээд Монгол яаж ч эдийн засгийн хөшүүрэг болж чадахгүй айл улсад нь ер нь бол тийм тэгээ баруунаас нөгөө нэг өөр орнууд 3 дахь хөрш өдргээд оруулж иж болохгүй. Янз бүрийн хөрөнгө оруулалтууд татуулж болохгүй. Тэгэхээр энэ хоёр лалрыг л байхгүй болохыг хүлээх юм байна да. Гэхдээ ингээд яг sorry. Украинд Оросууд амар ялагдл хүлээгээд байгаа шүү дээ, тий. Тэгээ ингээл fucking яг ялаг хүлээгээд байгаа юм уу? Яг уу ер нь бол Украин бол хэцүү л байгаа шүү. Гэхдээ бодсноос амар удаан Орос прогресс хийж байгаа амар хохирлтай байгаа. Ингэж бодсон Оросууд энэ дээр угаасаа нэг юм юу хийчихээс ахгүй нэг анализис хийчихээс ахгүй нэг Оросуудын логистик нь муу байна гэд. Ягаад муу байгаа юм гэхээр нөгөө Украин илүү санснаас илүү удаан төвчж जैन тэгээд муу байгаа гол шалтгаан Путин өөрийгөө дандаа нөгөө юм цүнх баригчтай хөрөөлүүлсэн. Тэгээд чадваргүй одоо гар хөлнүүд нь чадваргүй л байна гэсэн үг. Тийм Монгол шиг л yes манууд юм биш үү? Зүгээр л ямар ч тэнийг мэлсэн заа гээл санааг нь гүйцэтгэж идэг. Жишээс хоёулынгийнх нь одоо клиент чинь тийм шүү дээ. Yes man хүсэж байгаа шүү дээ. Яашаас. Тэгээд би бас сүүлийн үед ингээд Орос Украины дайны талаар ингээд жоохон судлаад байгаа байхгүй юу? Судлах шүү дээ. Ер нь бол ингээд өөрийнхөө хэмжээний ингээд сонирхолтой. Тэнгүүт ингээл Орос бас амар ялагдал ер нь бол амар ялагдал хүлээгээд байгаа. Ер нь бол ингээд advance хийжснээгээ татцсан шүү дээ. Тэгээ хойдлоос нь ингэж орж исэн цэргүүдээ бүгдийг нь хойш нь ингэж татангуутлаа. Одоо дахиад баруунаас нь уртлаас нь ингэж хүчээ төрж орж байгаа. Тийм. Тэгээд Орос ингээд яг үндсэн ялагдал хүлээгээд байгаа бас нэг шалтгаан нь болохоор Оросын тактик нь ингээд айгу хуучин тактик байгаа байхгүй. Ямар ч юм орчин үеийн шийдэл баг байхгүй. Ингээд пуужин харавдаг. Тэгээд тэнчнээсээ танкууд дайруулдаг тий. Тэнгүүд
Украины байлж байгаа тактик нь болохоор харьцангуй Оросхыг бодвол ингээд ийм уян хатан мобайл те тэгснээ ингээд дроноор ингээд дээрэс нь танкнуудыг нь устгадаг. Тэгснээ зүгээр Javelin ингээд пожингаар харвал танкнуудыг нь устгачдаг. Түнгэнд танк чинь ингээд дийлдэшгүй байсан шүү дээ. Ер нь бол дэлхийн 2 дугаар дайны үед те. Юу ч зогсооч чаддгүй байсан. Тэгсэн чинь одоо зүгээр нэг $1,000 те нэг пожингаар маа харвал цэг зүхтаал явчихж байгаа байхгүй. Тэгэл тэр танк будаа дотор нь байсан 3 GG. Яг хөө тэр тэгтээ юу л та энэ дээр болохоор яг ингэж хувадаг байхгүй юу? Яг нэг уламжилт дайныг болохоор яг тэ 2 дугаар дайн ч юм уу те эсвэл хүйтэн дайнд их хвчлэн байлж исэн тэр дайнуудыг symmetrical warfare гэдэг байхгүй юу те яг ингээд хоёр талаас яг тэнцүү те хүмүүс гарч ирдэг те хоёулаа танктай хоёулаа ингээл тэнгисийн зэрэгтэй бла бла. Яг front line-ууд хоорондоо байлна гэсэн үг шүү дээ үндсэндээ. Тэгэнгუთ asymmetrical warfare гэдэг нь болохоор яг Вьетнам, Афганистан хоёроос гарч ирсэн бохгүй юу. Америк амар хүчтэй шаасан шүү дээ те fucking big dick energy те balls of fucking steel те fucking horse cock тэгээд Вьетнам руу орж ирээл тэгэл fucking гүкүүдийг шаачигээл тэгсэн тэгэл ялагдаад бис та сүүлээ авчаал Вьетнамаас гарсан. Тэнгууд Оросууд ч гэсэн Афганистаныг эзлэх гээл те бас л амар big dick energyтэй шааж ороод тэгэл алуулаа шаацсан шүү дээ те. Тэнгууд Украинаас яг нэг битүү опиум шагаал. Тэгэл зэргүүд нь ч гэсэн опиум шагаал. Тэгэл баахан нөө Javelin эднэр чинь өста баахан муужих хэдийнүүдэд Америк Javelin тараагаал нөгөөдөл нь Орос танк устгаал. Тэгэнгუთ яг Украин болохоор яг нэг юу яагаад байгаа байхгүй юу? Ингээд asymmetrical, symmetrical хоёрын яг голтно. Ягаад гэх юм бол Украин чинь өөрөө дэлхийд 40-д ордог тийм цэргийн хүчтэй байлээ. Which is alright. За Монгол шиг shit улсыг бодвол гайгүй. Тэгээд дээрэс нь амар их тусламж авч байгаа те. Тэгэнгუთ нэг юм asymmetrical юм партизаныхын цэргүүд амар олон volunteer цэргүүд гадаадаас ирж байгаа. Тэгэхээр нөгөө нэг юм партизан элементүүд амар ихтэй, тэгээд юм traditional элементүүд амар ихтэй. Тэгэл одоо тэр нөгөө нэг Оросын танкнууд чинь баста бүр юу яатсан. Замаар нэг хөглөрж шээс. Тэрийг харахаар би амар баярлдаг байхгүй баста. Costly те Оросд амар их зардалтай. Нэг талаасаа нөгөө одоо цэргүүдийн сэтгэл зүй бас нөлөөлж байгаа. Нэг нь болохоор нөгөө нэг эх орноо хамгаалж байгаа. Нөгөөх нь болохоор дандаа бага яснууд багууд нэг дуртай ч биш Оросууд. Яа. Тэгээ сайн нэг Москва гэдэг Оросын нөгөө нэг хамгийн том яалтчгүй одоо медиаг харангууд цагаан арьстай хүмүүсийн шийддэг бол ингээд амар cover шааж байгаа шүү дээ. Тэгэл одоо юунд юу болж ийн Израиль Палестин амар шааж яхад те юу Middle Eastern орнуудад те Арабын орнуудад юу болж байгааг ч таахгүй. Би бас тэрийг амар гайхтай. Яг Middle Eastern яг юм Израиль нөхдүүд амар харгисан шүү дээ те. Ер нь бол израильчууд. Тэгээ тэр бүх юм бүгдээрээ яг наци тактикс байгаа байхгүй юу? Яг нацистуудын хийдэг юмнуудыг яг израильчууд хийдэг те. Тэгэхээр угаасаа тийм лалрын бистакууд байсан юм уу? Эсвэл германчуудаас юм сурсан юм уу? Тэгээ яг юу юм бол тэр нь бас айгуу сонь санагдтыг надаа. So fucking weird. Хаяа зүгээр нэг юм conspiracy theory шиг юм ингээл бодох юм бол үнэхээр Израиль факрууд те Jewish хүмүүсийн балиар лалрын болохоор те Hitler had the right idea юм уу гэж бодох шиг те maybe Nazi fucking ийм ярьж болж байна уу стаг шахгүй за гадаад хүн сонсохгүй чи maybe Nazi Germany was right гэж хаяа боддог хөхгүй те тэгэнгუთ ингээл тэгж шас тэгж бодсноо or maybe те энэ Израильчууд ингээд амар их те энэ Палестин хүмүүсийг ингээд амар балиар Holocaust чагаад байгаа нь германчуудаас сурсан юм уу гэж бодох шиг. Яг үндэ тэгэл хамгийн энхийн цагаан тагтааны дүр үзүүлдэг Америк Англи юу гэдیں те бүгдээрээ нацист Германаас баг илүү давж одоо англичууд жишээ нь энтгчүүдийг хэдэн саяар нь устгасан. Тэгээ 10 саяар нь те 10 саяар нь устгасан те тэгэл мань үнд гэсэн чинь имиж нь устгасан хүнийх нь имиж нь гэсэн чинь юм юу инхийн peace sign шааж те Америкууд тэгэл дандаа ингээд нөгөө нэг кинонуудаараа зодоолтой нэг юм сайн тал юм шиг шадаг мөртлөө яг үндэ одоо Хавай гэжэлцэн тэгэл Латин Америкуудын орноо ижсэн бөө индиануудыг устгасан Техасыг хамгийн том үжээ Техасыг Мексикодээс булааж аваад юу $25 сая бид нар худалдаж аавна гэж тэгэхгүй бол бид нар та нарыг ална гэж харин тий
сүрдүүлж байгаа давсан Калифорниа жишээ нь бас тэгсэн. Тэгээ Хавайчууд тэгээ зайлуул нөгөө нэг Америкууд орж ирээд тэ соёлын устгаад одоо Хавай хэлтэй хүмүүс бас цөөхөн шүү дээ. Яг юм Оросд байгаа одоо манай хайлмаг шиг тий хайлмаг бурядууд шиг Хавай хэлээ мэдж байгаа цөөхөн одоо нөгөө бас нөгөө нэг уугуул Америкчууд те жинхэнэ Америкчууд тэд чинь бол бидний одоо нэг хэсэг штэ нэг Индиан хүмүүсийн холын хамаатнууд штэ тий. Тэгээд тэр хүмүүсийг устгасан бэжиж одоо good guys тийм good guys Marvel heroes кино дэлхийг авардаг хүмүүс те. Дэлхийд ямар ч гамшиг гайхамшиг тохиолдсон одоо Америкчууд л биднийг авардаг. Эсвэл харигаарийнхан ирээд юм сүйтгэхэд Америкийг л сүйтгэдэг. Америкийг л авчдаг тий. Давхар victim шатсан. Дэлхийн төв юм шиг шатдаг. Одоо гэхдээ ингээд дэлхийн төв нь бол ингээд Америк ер нь жоохон хүчин сулраад тий. Бараг буцаад ингээ Аз руу ирж байгаа юм шиг тий. Kind of. Гэхдээ буцаад Аз руу гэдг нь Хятад руу бол obviously биднэрт бол ашиггүй шүү дээ. Гэхдээ одоо уусаа нөгөө нэг global recession болох гэж байгаа юм бэлээ. Амар том. Ер нь бол болоод эхэлсэн. Тэгээд тэрэн дээр ингээд эдийн засгийн одоо хөрвүүлт нь Хятад руу ингэж хөрвөн Хятадын эдийн засаг амар ингэж өндөр өгсөн гэсэн тийм prediction байгаа юм лээ. За тэр яг хөө хэдүүлээ микро асуудлуудаасаа макро болоо шаачлаа тийм. Зүлийг ярьж ирсэн юм шүү дээ. Өөр Монголд юу болж байна гэж байна. Танаа монголоор юу байна? Манай монголоор одоо юу ч алах дөө. Нэрээ тоглоомч цагид болж байна. Ойрд ер нь мал юм уу л гэж бодож байна. Нэрээ сая recession эднэр ярьсан чинь зүгээр мал малах юм бол ядчил хоолтой байх юм байна гэж бодсон шууд. Тэгээд аль малын төлхөө үржүүлэх юм. Хонь нөхөр хоёул шаанда нэг хэдэн байна. Ямаа шахахгүй. Ямаа байгаль сүтгдэг. Тэгээд Кашмир заахгүй. Recession-тэй байгаа юм чинь fucking Кашмираар яат юм биш та. Тэ шас тэ. Luxury goods мартаад Кашмираа болоод биш та хонь. Тэгэл яг ингэ бодглохлоор монгол хүн тэ хилтэй Тэнгүүт нөгөө малтай байхад болно гэж байгаа те. Монголчингоо л номинжин билээ нөгөө дуучин эмхтэй. За монголчууд ингээд юу амтнд хамалдаг гэдэг. Тийм ста. Кашмир нөгөө нэг самнж байгаагүй те. Ямаа самнж байгааг хүн чинь ингээд гадаадад удаан амьдраад юм үзэж нүд тайлдсан шүү дээ. Тэр бол бүр тэнэг болоо шаацгаа. Бүр тэнэг болоод юм үдсэн ч гэсэн нүдээ бол стил бүр ингээ амнаа шаацгаа. Тэр гэхдээ яг нэг тийм PC culture-ыг бүр ингээд амар яцсан байгаа шүү дээ. Fucking beta activist. Тэнэг пистаа гişахгүй. Хин юм бэ? What the fuck? Тэр нь бүр ингээд жинхэнэ үхрийн фармын бичлэг үзүүлэх хэрэгтэй байсан болов уу та. Нөгөө үхрүүд ингээд ямар ч зайгүй ингээд бөөр шахацсан те. Тэгснээ ингээд үхрийг ингээд байнга нөгөө бэлэн хоолоор ингээд хооллох нь амар зардал өндөртэй байдаг учраас ингээд үхрийг ингээд ходоодыг нь чинь ингээд цоолцсон. Тэгээ ингээд юм ундааны таг шатсан заяо. Тэгснээ хоолыг зүгээр тэрийг нь онгойлгосноо тижээлийг аль нь харгасан гэж юм ин хашаастай. Нүдийг нэг нээлгэж байгаа ингээд харуулсан арах Clockwork Orange шиг. Тийм үзүүлэлт шаттай ста гэж юм уу за. Манийдийн үзэж харж байгаа юм тэгэл ер нь сошиал медиа, Instagram бидний амьдралд амар нөлөөлж байгаа. Тэгэл дандаа нэг гой сайхан юм хараал, барууны юм хараал, Met-Gala дээр ямар ацсан юугаа өмснө ер нь хин таамаатай юм бэ. Met-Gala бүр хамгийн утгагүй тэгээ full of narcissistic riches те хүн баян байх тусмаа миллионер байх тусмаа ер нь бол амьдралаас тасраад хэвийн одоо хүмүүсээс холдоод тусгай нөгөө нэг One Piece-ийн нөгөө нэг юунууд нь нөгөө нэг юм Celestial-сууд нэм тусдаа нэг юм шилэн хоргонд явдаг байхгүй. Жирийн хүмүүстэй нэг агаар амьсгалахгүй гэл. Тийм болсон тийм хүмүүстэй адилхан хүмүүс ингээд шүтээлтэй тэр юу хүмүүс юм байна гэл тэрийн нэг хідэн зайлуул нэг юм сэтгүүлүүд нь вебсайтууд нь coverлал бичээл те амар тайлбарлал. Тэгэл яг ингээ харангууд одоо Johnny Depp-ийн Amber Heard-ийн кейс гэлтэй бүгдээрээ тэрийг яриад Will Smith хинээгээ алгадна уу яана уу ер нь who gives a fuck тий fucking Oscar угаасаа хамгийн утгагүй тий тэр бол тий зүгээр л бовоо сааж байгаатай л адилхан шүү дээ. Би бинийхээ бовоо сааж өгч байгаа.
барууны pop culture яг уу pop culture гоё л доо. Яг уу ингээд тодорхой хэмжээний мэдчих нь гоё. Тэрэнд нэм ач холбогдол өгөөд Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг Монгол улсын сонгуулаас илүү сайн мэдээд cover хийж идэг байнга сторид болгоо яна Трамп гэштэй мистер Трамп ялчлаа Трамп ялагдлаа Байден гарчлаа гэлтэй нэг амар өдөрт 10 стори оруулаад нэг худлаа шагаад идэг. Яг уу тим юм хамаатай л та. Гэхдээ бид өөрсдөө юм мэдчихэж хамаатай байхгүй. Тий, олон улсын улс төр судлаач бол улс төр ер нь судлаач хүн бол ингээд тэрийг coverлахад болно тий. Гэхдээ бид нар одоо залуучууд өөрсдийнхөө урдах юмаа яа хийж барууны юм руу хитрхи их ач холбогдол өгөөд өөрөө баг тэр оронд нь амьдарч байгаа хүнээс илүү би бол Америк найзуудынхаа сториноос тэр ялчлаа энэ ялчлаа гэдэг юм ерөөс олж ганц сторил харна үхээс ганц хоёр л тэ нэг юм байж байгаа юм болж байгаа нийгэмд болж байгаа юмыг харна үхээс манайх шиг ингээд өдөр тутмын бүх юмыг ингээд үзэж хараад шээлээд идэг бол юм ерөөсө баг харж байгааг байхгүй. Яг хөө гэхдээ Америкийн гол павер нь яг тэнд л байна л та. Soft power амар сайтай тий. Одоо солонгосчууд шиг яг нэг юм өөрсдийнхөө бүтээсэн одоо K-pop солонгос цувралууд, савнгийн дүүрнүүд тий. Тэд нараараа ингээд айгүй хүчрхэг болоод хүмүүсийн амьдралд нөлөөлөөд одуудаа гаргаж ирээд Холливуд гэдэг юм бүтээгээд тэрнийхээ амьдралыг ингээд бусад дэлхийн орнууд руу ингээд уусгаад тэд нар ингээд бидний амьдралд үнэхээр хэрэгтэй айгуу чухал зүйл юм санагтл ингээд те тэр хүн ингээд тэрийг хараад ингээд яана ингэсэн байж тэгсэн байж тэгээ стори хийх хүрхтэл нь ингээд айгуу сайн хүний сэтгхүүд нөлөөлөөд нэг юм амьдралынх нь нэгэн хэсэг болгож чадсан байгаа байхгүй юу. Тэгэл тэрнээс ингээл монголчууд янз бүрийн ингээл мэдж яах нь яг байж болж юм те дэлхий дээр амьдарч байгаа хүн. Гэхдээ тэнцэнээс юу хэрэгтэй, юуг нааж авах уу гэдгийг ерөөсө бодохгүй. Инкулийн хэлтгэр ерөөс ямар ч critical thinking байхгүй. Тэгээ сүүлийн үед ингээл балансгүй. Сүүлийн хэд он ингээл хоолндор холын тэнд ингээл суудаг ч юм уу. Тэнгүүт ингээл хүмүүс ярьж байгаа юм нөгөө Johnny Depp тэгэл Amber Heard ярьж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ ингээл тэр ёстой тэр ингээл заваан хүүхэн, тим хүүхэн. Манай Johnny Depp тим юм ингээл яриндаа. Гэхдээ яг Johnny Depp яг үнэндээ тэр хүмүүс ингээл personally мэдхгүй байж чи ингээл та нар дугналт хийх нь яг хийн те. Яг уу ингээд авах юм нь одоо ягаад I care гэж байгаа гэхээр тэрэн дээр болохоор ингээд эрэгтэй эмэгтэй гэлтгүү хос байлаа гэхэд те нөгөө equally ер нь бол ингээд physical mental abuse-нд ордог. Эрэгтэй хүн бас орж болт юм байна гэдэг лөө анхаарахгүй тэгэл Johnny Depp Amber Heard гэж байгаа. Тэгээд одоо нөгөө тийм гол юм олж харахгүй тий хамар гам болтахын хэргийг яриад те нэг юм хүний gossip байж гэнэ үхээс тэрэн дээр нөгөө нэг юм заалт нэг юм хамгийн ноцтой юм нэхэр нөгөө нэг улсын бүртгэлээс гэрэлсэн гэдгээ ингээд арилгуулсан байна гэдэг чинь амар power шааж байгаа байхгүй тийм их хүч чадал мөнгөтэй бол ингээд те одоо өрнөх гэж байлаа гэхэд өрнөхийг алчаад өрнөх гэдэг хүн төрөөгүй юм шиг болгочихж байгаа л гэсэн үг байхгүй. Хинч шалахгүй хинч хараад харин тийм муухай жишээ авчлаа. Гэтэл seriously яг уу Amber Heard Johnny Depp-ийн кейсийг би ч гэсэн follow хийж байгаа л та. Гэхдээ гоё кайф авдаг юм нь юу гэхэлэр зүгээр нэг эрэгтэй хүн abuse-нд автж байгааг тэгээ автаж болдгийг хүмүүс notice хийж байгаад мээр баярлаад байгаа байхгүй юу. Сайн нэг Me Too гэж нэг солиорсон шүү дээ бэста. Тэгсэн чинь нөгөө нэг жинхэнэ хүч өөрийн эсэргүүцсэн хүчрхийлэгч нь тэр хөдөлгөөнд би ч гэсэн Me Too хөдөлгөөнд нэгдэж байна гэшээс та. За. Тэгэл сошиал дээр хамгийн бүтэхгүй хамгийн ингээд яг бодит амьдрал дээр бүр үнэн шалбагны стакууд бодит амьдрал дээр биш сошиал дээр хамгийн амар гигэн цагаан дагин шиг шатсан шүү дээ. Тэгэл тийм шүү дээ. Gossiping guys motherfuckers тэ ингээ юм баахан нарциссист хүмүүсийг хасаар агаад нарциссист хүмүүсийн gossip-ыг яриад өөртөө бас юм адилхан нарциссист болоод тэгэл нэг өөртөө магтсан story хийгээл өөртөө талаар асуулт асуугаал тэрэндээ хариулаад тэг ингээ нэг юм үнэхээр тийм дутуу өсөөд үнэхээр тийм өөртөө итгэлгүй байд юм уу заавал ингээ өөрийгөө дэвргүүлээл тэ өөрийгөө магтсан юмаа ингээ постлол хүмүүст харуулаад тэр чинь ингээ олон дагагчтай бол тэгж амар олон маш байгаа шүү дээ. Тэгээ заавал тийх шаардлагатай юм уу? Би амар юу л та. Тийм эго
эгоцентрик гэхгүй юу? Одоо жишээлбэл хүн ингээл намайг магтах ч юм уу те эсвэл мөнгнөөс илүү баг магтаал айгуу тийм чухал санагддаг те эсвэл зарим ажлыг ингээл авж байгаа шалтгаан ингээл нэг reputation-ыг бодоод авдаг ч юм уу. Урмаар тэтгэхээр урмаар тийм баг л тэгээд ингээл нэг өрөөнд байхад ингээл бас яг center of attention байдгүй маа гэхэд ингээд надаа ямар ч attention ирэхгүй бол бас ингээл амар сайд санагддаг ч юм уу тий. Тэгсэн мөртлөө л энэ пистако чиг ингээд тий солиотослоо тийм шагаад явахгүй л байгаа. Эго ч юм бол яг юу гэсэн үг юм. Эго ч юм бол ингээд эго ч юм уу эго бол ингээд нарциссизм болж болохгүй. Эго хүн тодорхой хэмжээний юм эготой байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь зөв. Тийм self worth байх хэрэгтэй тий. Зөв зүйл рүү хөтлж идэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ байнгын эгогоо гаргаад тий нэг жижигхэн бовтой юм шиг худлаа шаагаад ээж болохгүй шүү дээ. Би гэдэг ээж болохгүй бас юм баланстай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд яг тэр нь алдагдаад байна. Тэ улам л юм нарциссистик өөрийгөө гэсэн өдөртнийг сэлвэгээ тавьдаг тийм хүмүүс болж хуураад байна хэдүүлээ. Жохоо энийгээ өөрчлөе. Тэ үнэхээр ингээд зөв кос авах юм бол талбай дээрээ бөөнөрөө очиж захисчи гадаа хүүтэн байна уу? Халуун байна уу? Хамаагүй. Тэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээ. Бидэрт тэр платформ нь байна. Тэр нийгэм нь байна. Арчлал гэдэг нь байна. Тэгээ тэр эрхээ бүгдээрээ эдлээ. Зоригтой бай. Хинээс ч айхгүй те. Тэгэл таксины жолооч болоод хөршөө таксины жолооч болоод тэр үед нь хинч гарчих юм те хөстөл нөгөө нэг 6 жилээ сунгаад 12 болгоод шааж авах юм билөө. Манид андал бүр дороотоод те манид өөртөө архинд ороод хүмүүс очиж те 5 сарын 9-нд Оросдод уулзсан шааж авах юм билөө мэдхгүй. Гэхдээ тийм болмооргүй байна. Өөрчлөх боломж нь бүгдээрээ байна. Тэгээд тий сайхан амраарай. За инкулийн TEDx ирсэн баярлалаа. Миний TEDx-ийг хараалаа.